Амралтын өдрийн төргийн үзэгчдээ 7 өнөг бүрийн энэ цаг мөчид та бүхэнд хүрдэг Санчаар гарагийн зочин нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. 2020 онд хэдийгээр бид гадны улс орнууд руу аялж чадахгүй байгаа ч гэлээ дотоодын аялал жуулчлал хөгжих гарцыг эрэлхийлсэн техник технологийн хөгжилтэй уялдуулаад өөрийн биеэр биш ч гэлээ виртуалаар аялах боломжийг олж харсан жил болж өнгөрч байгаа юлээ. Тиймээс бид энэ удаагийн дугаартаа дэлхийгээр аялагч Үлзий Дэлгэрийн Батбаярыг урьлаа. Бидний амьдарч байгаа хорвоо ертөнц хязээд судлагдж дуусгааргүй хязгааргүй баялаг бөгөөд улс орон бүр өөр өөрийн гэсэн үнэт төв өв соёлыг хадгалж байдаг үлээ. Энэ бүх зүйлтэй танилцах хүсэлтэй хүн бүрийн дотор аялах хэв маягаараа ялгарах адал явдлыг эрэлхийлэгч, байгалийн сайхныг бишрэгч, дотоод аялагч оршин байдаг юм. Хувь хүний хүсэл сонирхол мэдрэмжийг илэрхийлэх амьдралын хэв маягаас эхлээд аялахад анхаарах зүйлс дотоодын аялал жуулчлалын хөгжил зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцахыг зорьсон шинэ дугаараа хүлээн авна. За танд амралтын өдрийн минь төргий. Эхэлж байгаа юм тийм. За бидний урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт оролцож байгаад баярлалаа. Таны хувьд яг амралтын өдөр гэхэлэр бямны гарыг байж чадчихна уу? Яг амарж байгаа үедээ нэг тийм гоё амарсан мэдрэмжийг авахын тулд хийдэг нэг тийм дадал болсон ямар зүйл вэ? Ингэж асуух нэг тохироогүй шүү дээ. За. Ийм асуух нэг тохироогүй үстэй. Яг л зөвхөн чинь бас нэг гоё жишээ болгоод хэлчих л дээ. За амралтын өдөр шахаж байгаа амралтын өдөр ч гоё шүү дээ. Дээр үе чинь хагасаа өдөр ч хагасан сайн хагасан муу өдөр гэдэг гэсэн. Яагаад гэвэл бүх хүмүүс хагас өдөр нь ажиллаад хагас өдөр нь амардаг. Бүтэнсээ өдөр бүтэн сайн байдаг байсан. Тэгэхээр яг л тэр зарчмаар хагасан сайн хагасан муу хагас өдөр нь амарчдаг гэсэн. Хагас өдөр нь ажилладаг. Зам бол тийм боломж байхгүй. Аялал маялал эхэлжүүл тийм боломж байхгүй. Дуртай юм хийнэ гэсэн үг тийм. Гэхдээ ер нь монголчууд амралтын өдрөөр өөр хамгийн дуртай юмнуудыг л хийдэг шүү дээ. Тэр нь амралт болдог байх гэж бодож байна. Би бол янз бүр. Амралтын өдөр зүгээр ажлыг төлөвлөхөөс илүүтэйгээр амралтын өдрүүд нөгөө янз янзын гэр бүлийн юм уу эсвэл өөр арга хэмжээнд төлөвлөждөг. Тэр баг амралт болчих юм уу? Заримдаа бас юу ч хийхгүй байх чи өөрөө гоё амралт шүү. Зүгээр л кино зээлэгдэхөө. Тий. Одоо яг нөгөө үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор COVID-19-аар дахад хүн болгонд бас нэг ямар нэг юм эргэцүүлэх эсвэл нэг өөр зүйл бас нэг анхаарлаа хандуулж үзэх ч гэдэг юм уу тиймэрхүү боломжуудыг олгоод байна л да тийм. Аялдаг таны хувьд бол одоо жишээ нь хэрвээ энэ байхгүйсэн бол магадгүй бид нарт олдохгүй хэлийн чандад байж явах байсан баг. COVID-19 танд муу гэхээсээ илүүтэйгээр бас нэг тийм шин зүйлийг эрэлхийлэгч гэдэг юм уу? Тэр талаас ямар боломжийг олгочлоо гэж харж байна та. Зүгээр яг хуу аялал гэдэг зүйл бол хүмүүсийн цуснд байдаг зүйл. Бараг хүний амьдрал чи би зүгээр ингэж хараад байгаа шүү дээ. Хүний амьдралд байдаг нэм өөр хэрэглээнүүд байдаг шүү дээ. Тэр хэрэглээнүүдийн нэг нь өөрөө угаасаа аялах. Шин нэгэн газрыг ингэж тань мэдж бидэрч одоо юмны учрыг олж явах гэсэн үг. Тийм болохоор асуугаараадаа ер нь ямар ч хүнээс асуух хамгийн гоё дуртай юм чи би аялах, шинэ орныг үзэх, өөр орныг үзэх, гоё амрах гэдэг юм уу тийм зүйлүүдэд дуртай. Яг ковид вирус гарснаар бол мэдээж аялал өөрөө айгүй хүнд болчихлоо л доо. Нөгөө талаас энийг ийм болоод ирэнгүүт хүмүүсийн амьдралын хэлбэр өөрчлөгдөд ирэнгүүт хүмүүс өөрсдөө ингээд бодж эхэлж байна л да. За би өөр юу хийж болох вэ гэдэг. Тэгэхээр виртуал аяллууд нэг талаас айгүй сайжирсан байна. За Монгол бол дотоод аялал айгүй сайжирсан байна те. Миний хувьд бол яг ер нь бол энэ жил амар том төлөвлөгөөтэй хийж байгаад харамсалтайгаар ингээд боломжгүй болцсон. Гэхдээ яг дотооддоо аялье, дотоодынхаа гоё аяллаа хэлбэрүүдийг хүмүүс түгээе гэж шийдсэн. Тэгээд Монгол улсын 4 хязгаарт хүрэх тийм төлөвлөгөө тавиад эхний 2 одоо өмнөд болон зүүн хязгааруудаар аялж ирсэн. Одоо дараа жил баруун болон хойд хязгаараар аялнаа. Зүгээр өвөл эд хүүтнэр бас нэг өвлийн аяллаа бас нэг онцлогийг харуулсан аяллаа гэж бодож байгаа. Эхнээсээ хүмүүс санал тавиад одоо ски гэдэг чинь кросс кантри ски, snowboarding, snow motorcycling гэдэг бас өвлийн аяллаа төрлүүд байна. Хотод шаргнаас хавлаад. Тэр ингээд нийлүүлсэн бас нэг аяллаа гэж бодож байгаа. Энэ жил гадагшаа явж болохгүй болохоор дотоодын аялал жуулчлал бараг түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрснээс бүгд л улс орныхоо маш гоё байгальтай газруудаар явлаа шүү дээ. Тэглээ. Дээрээс нь энэ угаасаа гадагшаа явж байгаа чадахгүй байгаа нөлөөлж байгаа боловч жил ирэх тусам л монголчуудын дотоод аялах тэр нөөц юм нэмэгдэл байгаа. Энэ бол ингээд бүхэл дурсгал
Энийг өнөөдөр бид нэр зүгээр энэ жилээр ч юм уу эсвэл тэгж бодож болохгүй юм байна. Цаашдаа ч юм байна. Дахиад дараагийн 10 жил 20 жил ч юм байна. Ягаад гэвэл хүн гэдэг антай өөрөө тэр тусмаа монголчууд бид нар ийм нүүдлийн соёл иргэншилт нэг газараас нөгөө рүү ингэж нүүж альва нэг шин зүйлийг үзэж явах туйлын хүсэлтэй артсан. Баг дэлхийд дээр ийм цөөхөн хүмүүсийн маш цөөхөн хүмүүсийн нэг. Яг жинхэнэ аяланд утгаараа аялна гэдэг тэр зүйлс нь бас нэг тийм тодорхойлттой юм уу? Эсвэл авж байгаа мэдрэмж нь байд юм уу? Таны хувьд яасан аялал яг жинхэнэ аялал юм? За наадах чинь маш хэцүү. Тэгж одоо тим гэж тодорхойлж хэлэхэд хэцүү байхгүй. Ягаад гэвэл нөгөө хувь хүн болгоны өөрсдийнх нь нөгөө ертөнцийг үзэх үзэл альваг танин мэдхүү чинь өөр өөрийн тусдаа шүү дээ. Жишээлбэл далайн хэрэг дээр очиод амар гой далайн хэрэг дээр очиод амарч байгаа хүн тэрийг аял гэж хэлж болно. Хүн үү те? Бурууд харах байхгүй. Зарим хүн гадаад очиод 5 өдөр тасралтгүй дэлгүүр хэсээ шопинг хийгээд хамаг дуртай гоё юмнуудаа аваад за би станаар үнэхээр гоё аялчаад ирлээ гэж хэлж ээж болно. Зарим хүн бол бүр ингээл очиод одоо фуд хантинг хийгээл те байгаа хамгийн гоё хоолны газруудыг ороод хоол идээл тэгээ тэрийг гоё аялчаад ирлээ гэж болно. Тэрийг нь холимогч байж болно. Зүгээр яг дотоодын аялал дээр зүгээр бидний нийтлэг байдаг алдаа буюу одоо энэ буруу зүйлийг хэдүүл яаж өөрчлөх вэ? Эсвэл юу болоосоо гэж хүсэж байгаа вэ гэхлээр зүгээр өрдөө ингээд машин дотроо бөөнөрөө жигч аваад нэг газар очиод асар хэмжээгээр мах төлж идэл тэгэл архитаар суугаал хог хаяал дэлбэлж аячаал тэгэл яг нөгөө гой газараа очиод юу бас яасныг нь ойлгохгүйгээр буцаж ирээд ядардаг. Тэгээд нэг аялах гэж явсан баахан ядарч орж ирэнгүүтээ бид нэр тийм гой газар яваад ирлээ гээ. Тэгээд нэгэн хэвийн бөөн ийм копиц олон зургнуудтай үлдчихвэл аягүй харамсалтай тий. Улам зүгээр яг хаа очисон газараа яг энэ ямар очтой газрыг мэдээд очихдоо баримтлах хэвээр 4 жим аягүй сайн баримтлаад хог хаяг лаягахгүйгээр элдв ханзын бие засахтаа ч гэсэн өөрийн соёлууд байдсан шүү дээ. Тэрийг сайхан мөрдөөд тэгээд байгаа газрыг нь аюу гой үзэж харж судлаад төлбөр төлөх ёстой бол төлбөрийн төлөөд тэгээд инээж найзуудтай гой инээж одоо ярьж хөөрж дурсамж үлдээгээд жоохон активны байгаад юм үзэж хараад тэгээд буцаад ирвэл гой дурсамж болох байх таа. Тиймэрхүү байдлаар аялдаг бол их гоё. Гэхдээ залуучууд сүүлийн үед бол тийм болж байгаа. Яг нь манайхан ч нэг газараас нөгөө газрынхаа хооронд явах зайнууд нь харьцангуй хол шүү дээ. Бусдыг бодвол тэгээд тийм зайн дотор хүмүүс аялалд очиод нэг газрыг үзнэ гэхээсээ илүү хамт явах нь гоё юм шиг байна. Одоо найз нөхдүүд хүмүүс бөөнөрөө хамтдаа ингээ яваад юм үзээд инээлдээд хөдөөхээр ингээд байгаад явах нь гоё юм шиг байна те. Угаасаа тэр чинь аялын бас гоё зүйл л те. Тийм учраас монголчууд бол үнэхээр тэр тал дээр бөөнөрөө тэгж аялах тийм сонирхолтой хүмүүс мөн. Үзэж харах зүйлүүд бол үнэхээр Монгол бол дэлхийн маш олон улсуудтай аялал жуулчлалын бүтээгдэхүүн буюу тэр байгалийн шахнараа өрсөлдөх орн мөн. Тийм учраас хүмүүс хизээч үзээгүй тийм гой байгалийн тогтоц зүйлүүдийг үзэж хардаг л да. Аялал жуулчлал хөгжинэ гэдэг тэрийг тэр одоо тухайн бүс дээр очиж байгаа хүмүүсийн тоогоор хэмждэг юм уу? Аялал жуулчлал гэхэлэр энэ зам бол яалтч орон нутгууд руу чиглэсэн хөтөлбөр бол амар нэмэгдсэн шүү дээ, тийм. Энэ яг хөгжил мөн юм. Энэ аялал жуулчлалын урсгал буюу боломж байгаа гэдгийг харуулсан статистик л байхгүй. Хөгжил бол арийнхандаа биш. Ягаад гэвэл жуулчны баазууд мандаа Монголын үзэсгэлэнтэй гоё газрууд маш олон ийм нөөц болцоо байдгиймаа гэдгийг мэдэрсэн мэдрүүл тулсан баг. Ер нь дотоодын аялал жуулчлал сайхан болох ирээдүйд танд харагдаж байна уу? За энийг ярихын тулд эхлээд би нөгөө түрүүний нэг ярьж байсан яриалгаа шилжихгүй болохгүй маань. Ер нь бол дотоодын аялал жуулчлалыг хамгийн сайн байлгах буюу хөдөлгөгч хүч нь ялч орон нутаг өөрөө. Орон нутаг хэд хэдэн зүйлүүд дээр би яг гэхдээ нэг хоёр талын хамтын ажиллагаа шилжиж байгаа шүү. Тэрнээс биш нэг хүнд та нар л хинг гэж ерөөс яриаггүй. Зүгээр хөдөлгөгч хүч нь орон нутаг өөрөө гэж хэлээд байгаа. Ягаад гэвэл шүү дээ. Жишээ аваад ярив. Аль нэгэн газар очлоо. Аль нэгэн газар очиход хаяг тэмдэглэгээ ингэж ороод ийшээ эргээд ингэж яваараа эндээс энэ хүртэл ийм километр ийм гэсэн нэгдүгürt бичиг
одоо юм байдгүй. Одоо сая би өмнө урагшаа говьор явсан. За яг үнэ хэлэхэд бол тэр олон замуудаа нэг дуу байдаг үст хөдөөгөө олон замуудыг хаагуурны явах мэй тамина. Тэр олон замуудыг нутгийн хүл мэдний болохоос биш гаднаас явж байгаа мэдэхгүй. Энэ өөрөө осгол аваад орох, төөрөх, тэгээд хүний амь нас хохирох маш өндөр магадaltaй зүйлүүдийн нэг ялч мөн. Хоёрт ба штэ. Тэр замгүй газараар олон цаг давхих, зардал буруу зүрүү явах хүмүүсийн явснараа хүмүүс чинь дуртай газараа хоноглон буудлын гэсэн үг те. Тэр өөрөө дахиад асуудал болж байна. Энд чинь юм байхгүй юу? Үерийн ус байдаг шүү дээ, тий. Үерийн ус ингээд голын голдрлоос ингээд сад тавиад ингээд задраад ингээд урсахаар гол эргээ ингээд хашиж чадахгүйгээр алдчихдаг шүү дээ. Тэгэнгүүт чинь хавь орчны хамаг хог одоо юу байдгийг бүх одоо хүний амьдарж исэн байшин саваас ахуулаад тэр хавьд байж болох бүгдийг ингээд ус чинь ингээд хамаад ингээд урсдаг шүү дээ. Яг тийм процесс болчихж байгаа байхгүй юу? Гэтэл голынхаа голдрлоор ус ингээд урсвал яадгүй. Эсэргээрээ гоё цэвэр тунгалаг хүмүүс тэрийг ингээд таашаал авах хэмжээнд байдаг үстэй. Тийм юм байхгүй ингээд зад тавьчихаар ямар ч одоо хянах хараа хяналтгүй болчих. Тэр юу гэж нөхлөөр байгаль бохирдуулалт те. Жорлонгийн асуудлууд. Дээрээс нь тэр хогны асуудлууд. Тэг байгаль бохирдуулалт гэдэг чинь биш те. Хогоо хаяхгүй явхлаа байгаль бохирдоод байгаа юм бас. Бохирдуулахгүй байгаа юу биш. Би өөр нүүр дээр очисон, өөр нүүрийг тойроод 70 орчим километр майхан барих зайгүй шахам хүмүүс ингээд бодолцсон байсан гэж ярьж байгаа байхгүй юу? Одоо тэр хамгаалтын нөхөр. Тэр хэдэн 10 км газрыг ингээд битүүс буунагдаж байна. Хэдэн хүн байх вэ гэдэг. Гамшиг үстэй. Тэгвэл би хэлээд байгаа нь тэр байхгүй юу? Буруу зүйл огт биш. Хүмүүс аялж байгаа нь өөрөө сайн зүйл байхгүй юу? Ганцхан зохион байгуулалтанд оруулах хэрэгтэй юм шүү. Тэгэхгүй бол эн чинь өөрөө хэмжээ хязгаараа алдчихнаа. Түрүүний ярьдаг шиг голын голдрлоос ингээд зад тавьсан үерийн усыг хинч тогтоож чадахгүй байна. Тогтоохын тулд яг хөөхлөөр голдрлууд л бий болох хэрэгтэй бол таарнаад тий. Тэгэхээр энэ дээр хамгийн том тоглогч юу вэ гэхээр орон нутг өөрөө. Дотоодын аялал жуулчлал дээр орон нутгийг илүү сайн татан оролцуулъя гэж яриад байгаа нь хүмүүс өөрсдөө тэнд ажиллаж тэндээсээ хураамжаа аваад тэндээсээ нөгөө хүмүүс нь цалинжаад яг ингээд энэ нутаг бол миний нутаг юм а гэдэг хамгаалах зүйл дээр нь татан оролцуулахгүй болохоор зүгээр явуулын хүмүүс ингээд түүмэрдэл өнгөрчүүл айгүй харамсалтай байхгүй юу. Гэхдээ явуулын хүмүүсээс гадна би дахиад хөдөө орон нутгийн иргэдийг татан оролцуулах бас нэг хүчин зүйл нь юу вэ гэхээр яг уу аялагч нар одоо сүүлийн үед бас учиртай болцсон юм. Хуучинтай адилхан зүгээр хогоо шууд хаяал биш. Ингээд ядаж ингээд хогны шавнд хийгээл уутанд хийгээл ингээд аваа яваад оролдоод хичээгээд байгаа. Хүмүүс тэрийг ойлгодог мэддэг болчихсон. Орон нутгийн иргэд өөрсдөө тэхгүй байгаа байхгүй. Орон нутгийн иргэд амьдарч байгаа газараа хогоо яаж вэ? Одоо хэдүүлээ жишээ зүгээр л асуултын тэмдэг тавь. За ингэж явж байгаа л 3 гэртээ хүн хөдөө байж байгаа тийм. Хогоо яаж байгаа вэ? Хогоо одоо тэр хавьд хайд юм болов уу? Тэгэхээр асуулт тэмдэг байгаач. Жишээл тэр хүмүүс хогоо яаж вэ? Тэр хүмүүс үнэхээр бас хогоо яг бөөгнүүлээд шаахалт айлууд нийлээд тэр чинь хүн л амьдарч байгаа юм жог гарч байгаа шүү дээ. Тэгэхээр яаж хогоо авч явж байгаа? Хогоо нийлүүлээ сумын төв дээр аваач хайж байгаа юу? Эсвэл хогоо зүгээр шууд өөрсдөө жалганд хайчиж байгаа юу? Газар ухаад хийчихэж байгаа юу? Тэр чинь бас дахиад асуулт юм. Тэгэхээр орон нутгийн иргэдийг өөрсдийг нь татан оролцуулах чинь байгаль орчноо цэвэр байлгах төр дотоодын аялал жуулчлал амжилттай хөгжих бас нэг шалтгаан юм аа гэж миний хэлээд байгаа юм тийм л дээ. Одоо жишээлбэл би жишээ авч хэлэх гээд байгаа. Танзан гэж бидний боддгоор Африкийн нэг юм хаягдсан муулганы жишээ нь монголчуудын гаргаж тавьдаг улс. Аялал жуулчлал нь манахаас би яг зүгээр хэрвээ ингээд надаас асуувал аялал жуулчлалын хөгжил нь Монголын аялал жуулчлалын хөгжлөөс би баг за 100 дахин илүү хөгжсөн гэж хэлж болно гэсэн үг. Тэрэн дотор яадаг вэ гэхээр танаас та амар штэ тэр Танзанийн тэр үндэсний цэцэрлэг түрээлэнд ингээд явж байгаад би зүгээр өөрөө машинтай явж байгаад зүгээр ингээд чангахан дуу гаргахад намайг гайд урдаас хэлж байгаа штэ. Уучлаарай та чимээгүй байж аан амьтдыг үргэхгүй байх үргэхтэй шүү. Надад сануулж байгаа байхгүй. Тэр үтэл машинаас бууж болохгүй, хог хайж болохгүй. Ямар ч дүрм зөрч болохгүй. Тэгээ би хэлж байгаа байхгүй, асууж байгаа байхгүй. Тэгээ чамайг эзгүй хэрхэн харах юм бэ гэвэл энэ миний хоолоо олж амьдралаа залхуулж байгаа зүйл. Энэ манай улсын үнэт зүйл. Энэ зүйлийг би хамгаалахын тулд энд гайдыг зогсоолаа шүү дээ. Цалиа авах. Тэр нөгөө бидний янз бүрээр муу хэлээд идэх хүмүүс чинь асар том аялал жуулчлалаа үнэт зүйлгээр мэдэрдэг болцсон байгаа байхгүй.
Тэгээд нөгөө нэг зүйл нь юу гэхээр тэр бүгдийг хангаж байгаа хүмүүс нь ямар хүмүүс гэж локал рейнжерүүд би орон нутгийн өөрсдөө. Гаднаас биш байхгүй. Гаднаас би одоо шилбэл Улаанбаатараас очсон гайд ерөөсөө биш. Тэр нутгийн тэнд төрж өссөн хүн байгаа байхгүй. Тэгэхээр би юу гэж бодож байна вэ гэхээр Архангай аймгийн хоргийн догооч гэдэг юм уу? Юу гэдгийг цагаан суурагч гэдэг юм уу те? Одоо бидний нөгөө гоё дархан газрууд одоо хонгороо ээлс тэр энэ төрийг бид нар бүх энэ гоё газруудыг орон нутгийнханд өөрсдийнх нь оролцоод тэдний бүр ингээд зохион байгуулалт аюу чухал. Тэд одоо тэнд амьдарч байгаа хүний газар нутаг тэр өөрийнх нь нарийн ширийн мэддэг тэр гоо сайхан бүх зүйлүүдийг хамгаалах хүн тэр хүнээс өөр хинч биш. Одоо энэ аялал жуулчлал өөрөө бидний амьдралын хэсэг мөн үү? Мөн. Би бас тэгж бодож байна. Маш олон хүмүүс бүгд тэгж бодно. Мөн. Яагаад гэвэл аялахгүйгээр бид нар амьдарч чадахгүй. Ер нь хүмүүс амьтан чинь ингээд 20-нд байж чаддгүй юм байна л да. Одоо ковид үе ингээ хаан гот бөөн болж байгаа бас тий. Ганц Монгол биш дэлхийд даяараа тэгж байгаа. Хүн ингээд нэг газраас нөгөөрөө ингээд нүгэл яваад байдаг. Амьдралын хэлбэрээ солиол яваад байдаг. Тэгэхээр аялах өөрөө бидний амьдралын хэсэг юм бол аялахын тулд хүмүүс энэ аялж байгаа газруудаа хөрөнгө оруулалтууд хийх хэрэгтэй бол таарч байгаа. Заашгүй. Тэгэхээр тэрэнд хүмүүс өөрсдийнх нь оролцоо, орон нутгийн оролцоо, засгийн газрын оролцооноос гадна иргэдийн оролцоо аягүй чухал байна. Иргэд бид нэр өөрсдөө хариуцлагатай байх тухай ойлголт. Юм хийхдээ ингээд за энэ бүтэхгүй дээ. Болохгүй шүү дээ. Одоо эн чинь тэртээ тэргүй ингэнэ гэл орхиод идэгтэй. Энэ ингэж болохгүй юм байна. Болохгүй бүтггүй гээл хойшлуулаад ингэдэггүй чаддггүй болдггүй л гээл байлгаал байвал байгаал. Ямар ч бас арга хэмжээ авах хэрэгтэй. Тэр дотор ч юм байна штэ. Эхлээд та нар санаж байвал автобус нь гарч ирж яхад автобусны нөгөө өөрөө төлдөг смарт картаар мөнгө төлнөхэд заав арга л монголчууд хизээч төлөхгүй. Хизээч төлөхгүй л гэсэн. Одоо хаяа хүн ам юм тал нь заахаа дутагдлууд би алдаа дутагдал би. Гэтэл хүмүүс автобусанд орохдоо смарт карт гэж юм аваад кондуктор байхгүйгээр мөнгө төлөө суудаг хөвшиж байгаа үстэй. Бид нар энийг болохгүй л гэж байлгаад байсан бол болохгүй л байсан байхгүй тийм үү? Хүмүүс энэ ухамсарт юм хийхгүй бол хизээж тийм учраас тасралтыг оруулах хэрэгтэй. Төлж болохгүй л гэсэн мө төлж болохгүй. Төлсөн тохиолдолд торгуултай байнгүй л торгодог л байх хэрэгтэй. Нэг хүн маргана, хоёр хүн маргана. Маргыг хамгаалах. Маргашныхын дээрээс нэмээд торгуул төлж. Гэхдээ хүн гэдэг амт чинь энэ мэдлэг гэдэг юм чинь хөгжиж явах хэрэгтэй. Танин мэдхүү соёл гэдэг зүйл сууж явах хэрэгтэй байхгүй. Заавал хүмүүс тасралтгүйгээр тэр юмыг хийдэг болох хэрэгтэй байхгүй. Гол нь шүү дээ аливаа нэгэн зүйлийг хорхоос илүү дандаа хүмүүсийн ухамсарт суулгасан зүйлүүдийг хийх болохгүй. Тийм учраас хэрвээ орон нутгийн тэр хүмүүст татвар төлөх, байгалийн дархан газрын хураамж төлөх гэдэг ойлголтыг Монгол хүн тэг бас нэг сони юм байна шүү дээ. Монгол хүн тэдэн төгөр гадны хүн тэдэн төгөр одоо энийг болох хэрэгтэй. Гэх мэт чинь. Тэгэхээр би ингээд ямар нэгэн байдлаар юу яхаас айх хэрэггүй хаа. Шийдвэр гаргахаас. Заавал шийдвэр гаргаад тэрийг мөрдүүлэх талаа ажиллах хэрэгтэй гэсэн. Эхлэнэ гэдэг л чухал тийм ээ. Эхлэх хэрэгтэй. Оройлоо. 2020 онд заавал очиж үзэх 52 газрын жагсаалтыг Нью-Йорк Таймс сонин гаргажээ. Энэхүү жагсаалтын 47 дугаарт Монгол улс багтсан байна. Монгол улсад аялах шалтгааныг энд тайлбарлан бичигтээ хүн ам сэрэг суурьсан Монгол улсаар аялна гэж төсөөлөхөд аваргүй. Гэхдээ Монголд ичил эрх тусам жуулчдын тоо нэмэгдэж дийдэг бүтцэж сайжирч байгаа. Монгол улс 2000 онд 150 мянган жуулчин хүлээн авч байсан бол 2018 онд 530 мянган жуулчин хүлээн авсан байна хэмээн хэлсэн байна. Мөн шинээр ашиглалтанд орч буй нисэх буудлын талаарч онцолжээ. Япон улсын засгийн газрын санхүүжилтээр баригдаж буй энэхүү нисэх онгоцны буудлал нь одоогийн ашиглагдаж байгаа нисэх буудлаас 3 дахин том болохыг онцолжээ. Мөн Азийн бусад улс орнуудаас шууд нислэг хүлээн авах боломжтой хэмээн бичсэн байна. Түүнчлэн Монгол улс 400 гаруй аялал жуулчлалын компанитай эдгээр компаниудын дийлэнх нь аяллаа хөтөлбөртөө говийн аяллыг багтаасан байдаг. 300 орчим зочид буудал, 600 орчим амралтын газар жуулчны баазтай. Монгол улсын засгийн газраас зочид буудал барих компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх, аялал жуулчлалын бизнес эрхлэх лицензийг нь цуцлах зэргээр гэмшлэг үзүүлдэг хэмээн бичсэн байна.
Монголын үндэсний баяр болох наадам 7 дугаар сард болдог бөгөөд энэ үеэр үндэсний спорт буюу бүхийн барилдаан, сур харва, морин уралдаан болдог. Мөн Монгол улсаар аялахдаа олон сонирхолтой зүйлийг хийх боломжтой. Тухайлбал та Монголд аялахдаа нүүдэл хийх, ууланд аврах, жигүүртэн шувуудыг ойроос харах, морь унах, сарлаг тимээгээр жинт хийх боломжтой хэмээн Нью-Йорк Таймс сонинд Монголд аялах шалтгаануудыг нэрлэн бичжээ. Та яг ингээд аялах чухал юм байна. Тэр одоо амтыг мэдэрсэн тэр цаг хугацаа ер нь хэдийн үед юунаас ихтэй юм бол? Зүгээр яг хуу амьдралд байгаа маш олон сайхан гоё зүйлүүдийн нэг нь аял юм а гэж бодож ийн гэсэн үг тийм. За тийм учраас зүгээр яг хуу аяллаа тухай тэр сайхан зүйлүүд бол ер нь бол дээр үед нэг Оросын нэвтрүүлэг гардаг байсан. Синкевичийн үзүүлдэг байсан амтны ертөнцийн өргөө тий. Тэр нэвтрүүлэг бол үзэх хамгийн дуртай нэвтрүүлгүүдийн нэг ялцгүй байсан л та. Тэг яаж нөхлөө тэр шайхан амттыг тэр гоё зураг авч байгаа тэр байгаль дэлхийн ертөнцийн үзэн гэдэж гоё. Нэг тэгээд дараа нь намайг дахиад нэг хөвсөн зүйл миний донц сургуулийн түүхэн хичээлүүд байсан. Ялангуяа тэр эртний грекчүүдийн тухай, эртний ромчуудын тухай, Египтийн тухай бусад орнуудын тэр түүх бол намайг тэр хэсэгт нь бараг л би тэнд өөрөө аялдаг байсан байна. Унших та. За дараагийн нэг нөлөөсөн зүйлүүд нэг бидний баг багт аюух гардаг байсан юм да. Нэг 15 насд Ахмад эдэр гэл нэг юм аяллаа тухай шин твийг нээж байгаа ертөнцүүдийн тухай тийм уран зохиолууд. Ялангуяа Майнридийн зохиол эдэр гэ тэ. Тэр зохиолууд чим тэр хүн төрлөختний тэр гоё яг тэр хүн анх шин төв дээр буугаал очиол нээгээл танилцж байгаа амьдралын хэсэг индианчуудтай эдэр гэл тэр чинь л миний хувьд бол хамгийн их аялал очиж үзчихсэн гэдэг тийм хүсэл. Тэгээ миний үеийнхэн айгүйх тэрийг уншдаг байсан хүмүүс баг бүгд тийм хүсэлтэй байсан баг. Тэр яг тэр газар нь очиж үзчихсэн болж байгаа тэр үйл явцад нь оролцохын гэдэг юм мөрөөдлүүд байсан баг. Тэр л аяллаа дурсамж бий болгосон болов гэж боддоо шүү дээ. Тэр анх хэдэн оноос аялах болсон юм бол анхны аялсан газар нь жишээ нь ямар газар байсан бэ? Би бол анх зүгээр яг ер нь бол мэдээж бусдын жишгээр хамгийн анх хүл тавьсан орн бол Хятад улс. Бүр Хятад та ирээ. Яг ирээ баг гэж бодсон. Зүгээр улсын хэмжээнд хамгийн анх одоо жишээлбэл 3 дахьч бидний ялгах тэр 3 дахьч ертөнц гэдэг шүү дээ. Тэр бол Япон улс. 90-ад оны ихээр явчихсан. Аяллаа мөн чанарын хүн юу гэж ойлгох хэвээр. Одоо энэ бол зугаацхаас өөр хэлбэр гэдэг байгаа шүү дээ. Таны тайлбар бол тий. Ер нь бол би зүгээр айгүй олон удаа хэлж ирсэн нэг л үг байгаа. Хүн шинэ газрыг нээж үзэж тэр хүмүүсийн гоё сайхан улс орны өөр улс орны хүмүүсийн соёлын тэр ганган зүйлийг таньж мэдэж мэдэрнэ гэдэг өөрөө ер нь ихэнх хүзээ да. Би тэгээд тэрийг мэдэх гэж хичээх надад үнэхээр гайхалтай тийм мэдрэмжийг өгдөг л дөө. Тэгээд тэр бол хамгийн гоё таашаал юм да. Аялын соёл гэдэг нь бас яг тэр улс руу аялахаас өмнө бид нар тодорхой хэмжээнд тэр улсаа судлаагаад таагуур нь яаж явах уу гэдээ бас мэддэг болох хэрэгтэй болов. Аялын соёл гэж энэ юм болов. Яг ч одоо жишээлбэл хараа анх үед хойд жишээлбэл Египт ороод Египтийн пирамид одоо бүх түүх мөхтэй ингээл бичлэг нэвтрүүлэг дээр хийж буцаж явах гангүй хэлжсэн байхгүй. Урд нь би Египт ирсэн. Гэхдээ яг ирчээд ингээд өнгөрөө явахдаа би юу ч ойлгоогүй юм байна. Юу ч мэдээгүй юм те. Одоо бол ингээд түүхийг уншаад юмыг ойлгоод хүрээд ирсэн чинь ямар гоё газар байв гээл те. Тэрнтэйг адилхан. Монголыг ч гэсэн мэдхгүйгээр хурж ирэнгүүтээ шууд Улаанбаатарт буугаал түгжрэл хараад өө яацсан улс вэ гээл те. Хүн амтны магадгүй 2 хүний хоорондоо муудалж байгааг ч юм харчаал ямар амар сонин хар яриг би сонин улс вэ гээл ингээл тэгэл Улаанбаатараас буцчихвол Монголын тухай асуувал амьдгүй Монголоо сонин штэ гэл ингээл ярих бах та. Гэтэл түүхийн мэдээд тухайн газар орныхоо хоол, онцлог одоо вино гэдэг чинь соёлын нэг хэсэг штэ. Тэрнтэйг адилхан ингээд бүх юмыг ингээд мэдэж дууссныхаа дараа дуусна гэж байхаа бүх юмыг тодорхой хэмжээнд мэдснийхаа дараа яваад очихоор зүгээр ингээд шалгалтын тэр нэг мэддэг асуултууд ирээл ингээл хариулж байгаа юм шиг ингээл тэр чинь аюу гоё байхгүй. Тэгээд бүр би чамд юм ярих аа. Би ингээд шилэл ингээд аюу сайн ингээд судалсан газраараа явхаар би урд нь ирж исэн юм шиг мэддэг шүү дээ. Энийгээр би урд нь явж исэн. Энэ годамжаар нь би явж исэн.
Ягаад гэвэл чи энэ гудамжинд юу байгааг мэддэг. Энд ямар юм байгааг ч юм уу. Эсвэл энэ улсын түүхний зөвөр ингээ харахаар байшингийг хээг хараад энэ тийм одоо загварын байшин, энийг хэдэн онд барьсан, энэ хэдэн оны байшин байж гэдэг. Гудамжинд байгаа хүмүүсийн гаргаж байгаа ааш хаяг, өмсөж байгаа хувцс, хоолунд соёлыг харлаа. Эдгээр чи ийм соёлд ийм хүмүүс гэж бодоход чиний амьдралын нэг хэсэг байсан юм шиг гэж мэдрэмж төрнө шүү дээ. Бид нэг л дэлхийн хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Хүн болгон адилхан хоёр гартай, хоёр хөлтэй. За яг хөө мэдээж нөгөө нэг дуртай дургу гэдэг зүйлээр ялгардаг байж магадгүй. А гэтэл яг нэг дэлхийн хүмүүс гэж хэлэгдэж байгаа боловч магадгүй улс орон болгонд очих болгонд өөр нэг мэдрэмж, өөр соёлыг олж хардаг тий. Ялчгүй. Орон болгон маш өөр үнэртэй. Орон болгон өөр хэлтэй, хүн болгон өөр өөрийн соёлуудтай, хүн болгон өөр өөрийн ааш хараншин одоо янз бүрийн зүйлүүдтэй. Тэр үеийн хэл байшин барилга, годомж талбай бүх зүйлүүд нь бүр тэрс өөр. Улс болгон өөр баялагтай. Оюуны болоод газар нутгийн, байгалийн одоо юу гэдгийг соёлын маш олон тэр болгоныг үзэн харна гэдэг чинь мэдхгүй бай. Хүний энэ насанд байж болох хамгийн гоё хөв заяа бичтэй. Би бол тэгж бодож байгаа. А гэхдээ тэн дотор нэг л гоё зүйл мэдрэгддэг байхгүй. Яваад очингууд нэг талаасаа би энд баг төрцөн юм шиг те. Би энд байдаг. Энэ бүх энэ урсгалынх нэг хэсэг шиг те мэдрэмж очисон газар болгон төрдөг. Яг тэр яг мэдгүй би нэгдүгээр тэрийг өөрөө дотроо бодохдоо жоохон тухайн газрын тухай жоохон ингээ мэдж байгаа юм хөөцөлдөж сонирхож байгаа судалж байгаад очдөг болохоор тэгдэг гэж магадгүй. Нөгөө талаасаа зөвхөн бурхан надад өгсөн бэлэг гэж бод. Би нөгөө жишээлбэл цагийн зүрхэнд ордгоо. За. Жишээлбэл би Америкт Нью-Йоркт очоод Нью-Йоркт амьдарч ирсэн юм шиг сэрдэг байхгүй. Тэгээ цагийн зүрхэнд ордгоо. Тэгээ тэр надад айгу бурханы бэлэг те хаанч унтцдаг, хаанч явцдаг. Тэгээд нөгөө хоолны ямар нэгэн асуудал хүмүүс нэг юм нэг газраас нэг өөрөө шилжих дасан зохицох нэг асуудлууд байдаг шүү дээ. Надад нэг тийм айгу бага байдаг болохоор. Тэгээ би тэр юмны нэг хэсэг өөрийгөө бодчихдаг. Тэгэл тийм шиг бодож. Тэр танд байна уу? Монгол хүнд байна уу ер нь? Монгол хүн бүгд баг монгол байсан. Монголчууд ер нь тийм төрлөө усууд шүү. Би нэг хөвгтэй юмэр бол Японд би буучаад шаттл баасаар автобусаар ингээ Мацудо гэж Чиба аймгийн Мацудод буудаг байхгүй. Тэгээ буучаад ингээд байж исэн чинь галтарны буудлын дээр ирээл зогссон чинь нэг нөхөр галтарны буудлын шатны хажуу талд ингээд хоёр хүн энэ цаас дараагаад идэх байхгүй. Тэгсэн цаасан дээр нь 2000 йен гэвчсэн байсан. Тэгээд дотроо бодож явах. Хөө Японч ямар амар үнэтэй би шатаар өсгөхөөр мөнгө хураад юм байна гэдэг. Галтарны буудлын нь орохоор мөнгө хураад юм байна гэдэг. Тэгээд яг сүлд нь бодсон ч тэр 2000 йен зөвхөн хоолны газрын сурчлага байсан байхгүй. 2000 йенээр одоо манад хоолунд дээрээч гэдэг юм. Тэгэхээр хил гэдэг бол ямар айхтар хүнд чухал зүйл вэ гэдэг нь жишээ байхгүй. Тийм учраас зөвхөн миний хувьд бол аялах гэхээс илүү одоо дутхгүй ямар нэг улсын 2 дахь 3 дахь хэлийг сурах чинь өөрөө аюул чухал зүйл байхгүй. Илүү хар чинь 2 дахин илүү өндөр төлнө. 2 3 дахин илүү зардлууд гарна. Хүнтэй дотоо ойлголцсноос болж илүү их төлбөр мөнгө төлнө гэсэн үг те. Жишээлбэл ингэдэг байхгүй юу? Одоо Европт ингээ ялангуяа их түгээмэл үүдээ. Би жишээлбэл Мадридд очиод Мадридээс Барселоноос цаашаа орон нутгийн тэр жижиг газруудаар аялахаа явж яхад нөгөө гест хаусууд байгаа. Одоо нэг хоногийн $5 л байдаг байхгүй юу? Тэгээ нэг орон л гэсэн үг л те. 5 10 янз бүр нөгөө хотуудаас шалтгаалаад. Тэгээд жишээлбэл бид нар ингээд Мадридд буудсан байж байгаа л тэр дотор ингээд орой ингээд ярилцж байгаа шнэ баахан залуучууд сууж байгаа. За би маргааш тийш явах гэж байна. Тийм аялаар ингэж явж байгаа. Би ингэж явж байгаа. Би ингэж явж байгаа. Окей. Надтай нийлээд явах хүн байна. Хойлоо тэгвэл зардлаа хаваагаад тэгвэл тэгээ явчихъя. Тэгэл хамтдаа 2 3-аа болж нийлээл үргэвчөө үрэл галтарны буудалд дамжаал автобусны буудалд дамжаал нэг газраас нөгөө газар руу аялал 2 3 хоног аялал. За баярлалаа. Миний одоо боцох хугацаа боллоо гэж салаал. Тэр чи очиод бууж байгаа газар дандаа яг бидний үеийн залуучууд ингээл багширцсан байж байгаа ш. Тэгэл тэн дотроо бүгдээрээ уулзаал аялын тухай сонио хачи яриад нөгөөдгөл нь ярьж байгаа юм чинь. За би ийм юм үзлээ. Өнөөдөр ийм юм үзлээ. Маргааш тэгж явна. Тийм ээ гэж мэдэхгүйсэн мэдээлэл нөгөөдгөлээс олж аваад улам сайн ойлгоод нөгөөдгөл нь ярьж амралтын өдөр тэр музейнүүд хямд үнгүй байдаг гэж байна. Тэнгүүт нь за тэгвэл тэр музейг тэр өдөр очиж үзнэ гээл үнгүй өдөр нь очиж үзнэ те. Тэр тийм баярын өдрүүдээр музейнүүд нь үнгүй болчдөг. Тэнд нь очиж үзье. Бас мэдээд авчин те. Мэдээд авчин те.
Тэгэл арай л сүмд очиж хооллог багт. Тэр нь бол тэгэл ингээл явна шүү дээ. Тэр чинь ингээд хүн болгоны үзэх хэрэгтэй байхгүй аялагч юм болгоо. Сүмд очиж хоолцсон ч бас гоё л юм тий. Яг хоолж ясаа. Гэхдээ тэр чинь шүү дээ тий. Яг үнэ хэлэхэд нөгөө тийм зорилгоор биш учраас тий таараад. Таараалаа. Тэнгүү чинь хараад очиж юунд очилж байгаа. Ийм хоол ичээд би ич болох болно шүү дээ. Гэх мэтлээ. Тийм юм зөндөө. Юм учраас би явж байна. Тэгэхээр энэ аялал гэдэг зүйл бол хэлтэй салшгүй холбоотой. Аялахыг л хүсэж байгаа бол хэл сур. Та одоо жишээ нь хичнээн хэлтэй вэ? Би тийм олон биш. Яг хоо англиар, орсоор, японоор жоохон яар. Би харин юу яагаад байна л да. Бас нэг жоохон ойлгомжтой. Магадгүй бас яг таны одоо өнөөдөр тодорхой хэмжээнд мэддэг хүнтэй харилцдаг тэр чадвар болсон энэ хэлнүүд сурах арга барил нь сурах бас нэг шалтгаан нь магадгүй аялал байсан болов уу гэдэг нэг хараалаа гаргачаад байгаа юм л та. Тий, ер нь бол яг хоо гэтээ бүх зүйлийг бас аялалтай холбож болохгүй л те. Зөүний өөрийнх нь ажил мэргэжил амьдралын айгүй олон шаардлагууд байгаа шүү дээ. Тэрэнд чинь хэл зайлшгүй хэрэг болно. Тэгээ яг хоо би нэг юмнаас ичдэггүй. Хүмүүс болохоор алдаатай ярихаас ичдэг. Альва нэг хэлээр. Тэрнээс хэн нэгэн хүнтэй коммуникац хийх гэж байгаа, хэн нэгэн хүнтэй харилцах гэж байгаа бол алдаатай ярихаас огтхон жижиг ёсгүй. Би бол алдаатай байна уу, аялагтай байна уу? Ерөөсөө таахгүй. Гол зорилго чинь ойлголцох хэрэгтэй үстэй. Тэр хүн л өөрөө чинь ямар ч одоо ойлголтын зөрүүгүй, ямар ч одоо буруу биш. Яг хүслээр чи ойлгох хэрэгтэй үстэй. Тэр чинь body language хүртэл ашиглах хэрэгтэй. Тэгэхээр бол аялалд явахаас өмнө аягүй сайн бэлтгэх хэрэгтэй. Маш сайн судлах хэрэгтэй. Энэ нь бол их уншиж тухайн орныхоо тухай ойлгож явж шүү дээ. Муутай сайнтай бүгднтэй нь уншиж шүү дээ. Гэхдээ яг одоо чи интернетгээ гоё юм гарцсан. Бүр судалгаад амарлцсан тий. Өө өстө зүгээр нэг үг оруулаад хэдэн 10 галан тэндээс харин зөв юм сонгож унших хэрэгтэй. Нэг ийм нийтлэг ойлголт байдсан болов уу гэж хардیں۔ Аялал бол мөнгөтэй хүний л хийх ажил, мөнгөтэй хүний л чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг хэлбэр нь гэж ярьдаг хүмүүс бас байдаг. Одоо ч тэгж хардагч хүмүүс бас байхыг үгүйсэхгүй. Мөнгөгүй байна, боломжгүй байна, цаг завгүй байна гэдэг шалтгаан уу эсвэл яг үнэхээр аялал мөнгөтэй хүний л нэг чөлөө цаг өнгөрөөдөг хэлбэр юм уу? За наача төвхтэй. Ерөнхийдөө баг мөнгөтэй байх мөнгөгүй байх хамаагүй зүйл те. Жишээлбэл би яг өөр дэрэшээ авч хэлэх гээд байхгүй. Анх намайг ингээд аялж явах үед бол үнэхээр хэцүүсэн. Бүх юм маш хэцүүсэн. Тийм амар биш байхгүй. Тэгтэл өөрийнхөө бүхий л байх боломжуудыг бүгдийг таньж байгаа л би аялах гэж мөнгө хадгалдаг ус те зөвлөдөг ус. Үрж болох хямгадаж болох бүх зүйлүүдийг хямгадаг ус гэсэн үг те. Тэгээ мөнгө зөвлөдөг ус гэсэн. Нэг хоёртой болохоор би гадагшаа аялахаас өмнө монголоор үндсэндээ би Монголыг 3 удаа тарьсан бүтэн тарьсан. Бүх улсуудаар бүх аймагуудаар те. Дээрээс нь явган маш их аялсан. Явгаар маш олон газрууд руу явгаар Улаанбаатараас өмнөгөө хүртэл би явгаа алхсан гэсэн үг те. Улаанбаатараас өмнөгөө хүртэл би явгаа алхсан те. 600 хэдэн километр шүү дээ. Тэгэхээр тэрэнд нэг тийм их мөнгө орохгүй шүү дээ. Жишээлбэл хүмүүс тэрийг их мөнгө ордог гэж ойлгуул аюу төвхтэй байхгүй. Европын 20 хэдэн улсуудаар маш бага зардлаар нэг iPhone-ы үн хүрэхгүй зардлаар жишээлбэл аялж болно. Дамжаа жижиг буудал, гест хаус, хоног төрөлдөг газруудад байрлаад хоногийн $5 буудалд буугаад 15,000 төгрөг гэсэн үг шүү дээ. Тэр чинь ч бас дурсамж шүү дээ. Тэгээд аялж болно. Өдөрт нэг 10-15,000 төгрөгийн төсөвтэйгээр 20-30,000 төгрөгийн төсөвтэйгээр ингээд Европын маш олон хотуудаар, улсуудаар дамжаад аялж болно. Одоо би жишээлбэл Европын маш олон орноор амар хямдхан аялсан да. Хэрхэн хямд төсөр аргаар аялах вэ гэдэг мэдээлэл бас их болсон мөлий. Амар их байгаа. Ер нь хямд төсөр аялах арга зөндөө. Нэгдүгээр хямдхан эйрлайнсуудыг аавна, сайн зохион байгуулалттайгаар урьдчилж захиалгуудаа хийн. Нийтийн автобусуудаар явна те. Зарим үед цэцэрлэгийн сандал дээр унтчихна те. Тэгэл ингээд явна. Зөндөө унтчихлээ. Зөндөө унтчихсан. Тэгээд энэ тэнд хөнгөн явна. Илүү дотор шопинг хийхгүй зөвхөн өргөвчтэйгээ явна. Ачааны мөнгө хэмнэн. Үнэгний арьс нүдийн минь халахлаад байна.
янзганы юу шиг торомгорнуудыг минь аа. Яг надад тийм нүд байхгүй. Би чи нөгөө янзган алаг малаг нүдтэй хүмүүст бол атаархдаггүй байсан. Тэгвэл би заримдаа энэ говь мов энэ араб марабын орноор орохоор миний нүд чивэн том хэрэгтэй нүд биш үү гэж боддог болсон чи. Бидний чинь нэр Вадирум гэж газар очив яг мэдэрсэн дээ. Аимшигтай шуургалтгүй. Бүрдэж чирээсөө эргэн тойрны харагдахгүй салхилаад ирсэн. Энэ чи миний нүд чиг хэрэгтэй нүд байхгүй. Нөгөө нэг хашиг дээр гадсан шиг нээлттэй зүгээр бүх юм харна гэдэг чи бол бас хорвогийн баяр хэсгэлж. Тэгэхээр зарим хүмүүс чи ингээд адилхэрээс харж чадахгүй байна гэдэг. Би бол нээлттэй чигээр бүх юм та бүгдийг харж байгаа юм чи. Самуусаа жоокийг хэлжсэн гэлээ. Тоглоом игээд. Чи ингээ бүх зүйлийг ин панорама хардаг гэж. Мөхс үг гэж. Чи би яг ингээд бүтэн кадр харж байгаа. Тэгээ панорама харах би намайг юу юм панорама хараад байна гэж боддог шүү. Энэ байхгүй шүү дээ. Тэгээд тэрийг чинь босын явдал болсон шүү дээ би. Нэг удаа. Бүрөө. Тийм шүү дээ. Йорданы хил дээр очисон чинь Йордан ч аягүй сонио усахгүй. Нөгөө арабын орнууд чинь хүмүүс ингээд масктай эмгтээчүүдээ тэр масктай. Тэг нүд сканддаг байхгүй. Тэг би нүдэ сканд. Тэг чи нүдэ сканд намаа нүдэ скандуулах гээд нүдэ нэгээд байгаа байхгүй. Тэг нээц хараад байна шүү дээ гэсэн чинь чи тэгвэл гараа ашиглаа. Тэг намаа гараа ингэж ашиглаа. Нүд ингэж скандаад. Тэгээд тэр чинь хуруугаа мишгүүлчээ дараа нүдэ сканд шүү дээ. Чи миний ажлын нэгэн дээр каунтер дээр ганхуу байжсан. Шоодод байсан аах. Энд тэгсэн чинь өөрөө ганхуугийн яаж унших вэ? Наа унших гэж. Тэгээд шууд ганхууг цаашаа авч ороод тэгээ аахан шалгаж байгаа гараад ирдэ. Би ганхууг шалж. Би чамаа бодоод бас ингээд миний нүд мүч бас ийм байх шүү. Бас ингэж мэгэж чамааг скантчаад дээ шүү. Ингэж наваа тэгсэн байхгүй. Чи нүдэ нээгээд. Би нүдэ нээсэн биш дээ гэсэн. Би скантахгүй байгаа. Гараа ашиглаж байгаа. Тэгээ би хоёр хуруугаар ингэж. Тэгээ нөгөөс намаа хараад ингээ хоорондоо намаа шоолоо инээлдэ. Тэгээ араас нэг нь хурж шийдэ инээгээл скант гаргаж ирсэн. Таныг яг ингээ хийж яхад ганхуу ах юу батсан бол. Тэгэл тийм шүү. Тэгээд тэр чинь тэгж ороод цүлд очиод элсэн жуурган дунд над чиг жаргалтай юм байна. Нүдэн жороо. Нэг үе бодох юм бол бас яг сүүлийн жилүүдэд гадагшаа чиглэж байгаа аялал жуулчлал манайхны дунд хөгжөөд байна гэж бас харж болно тийм ээ. Ингэхдээ яг нийтлэг манай монголчуудын анхаардаггүй тэр зүйлийг нь та юу гэж хардаг вэ? Одоо чинь олон жишээнүүдтэй таарж исэн баг. Хууль дүрм гэдэг зүйл гээд яс үйлчлдэг гэдгийг бид нар гадагшаа гаргахаар мэдээд байгаа шүү. Ойлгоод байгаа юм тий. Одоо шилбэл би Америкт явж байгаа нэг удаа торгуулсан машинтай явж байгаа. Тэр яасан мэглээ стоп сайн дээр зогсоогүй. Тэр яагаад гэвэл би ерөөсөө вообще Монголд байхдаа стоп сайн дээр зогсдог гэсэн үг байхгүй юу? Тэр суудсан уу? Тэг байш юм байна л да. Би тэгээ тэрийг мэдэхгүй байхгүй юу? Тэр нэг стоп гэдэг юм тэмдэглэгийн дээр би зогсохгүй гэд өнгөрөнгүүд араас цагдаа гарч ирээл тэгэл зогсоол ингээл юм ярингууд чи нөгөө Америкч ингээд тэр хооронд би Монголд байсан бол цонхоо буулгаал за самано мано гэл ингээл тэр чин шууд нөгөө өрүүл дээр гараа харагдах уц тавих хэвээр. Цагдаа зогсоолоо. Тий, цагдаа зогсоол өрүүл дээр гараа харагдах уц тавих хэвээр. Тэгэхгүй бол ямар нэгэн асуудал гарна буудаж магадгүй. Тэгэхээр өрүүл дээр гараа харагдах уцаар байлгах хэвээр. Тэгээд цонхоо доошлуулна. Цонхоо доошлуулаад нөгөө хүнийг асуусан асуултанд яг хариулаад тэгээ буу гэж хэлээгүй бол машинаас буухасгүй те. Бүх өөрийнхөө үйлдэлүүдийг өөрөө хэлэх хэрэгтэй. Тэг чи ингээ зогсож байгаа юм чинь шүү дээ. Та сайн байна уу? Та сая ямар алдаа гаргаснаа мэдэж гэнэ үү гэл тэнгүүд би мэдэж гэнэ гэл. Тэнгүүд ямар алдаа гаргашингүүд би дуржигдл өөрхөн алдаа гэлж тийм алдаа гаргалаа гэх тэнгүүд. За окей та юм ингэсэн байна. Танд энэ удаа анхаарууллаа шүү. Дараа дахиж юм алдаа хийж болохгүй шүү гэд. Жишээ явуулчих жишээ нэ те. Урд нь ямар нэгэн түүх байхгүй бол те. Тэнгүүд тэндээс салангууд би баярлж байгаа байхгүй. Тэнгүүдээ тэндээс дараагийн машин төрөөссөн машина буцааж өгөх хүртэл 7 хоног бол жиггэн дөрмөрөө. Паркинг тавихтаа ийм цагаан зураас шүү дээ. Тэр цагаан зурааснаас хазаахгүйгээр цагаан зураасан дээр гаргаж тавихгүйгээр тавих жишээ нэ те. Асар болгоомжтойгоор явж байгаа. Яагаад гэвэл торгуул нь 150-250 доллар те. $300. Нөгөө дагийн торгуул. Би мөнгөтэй байна уу, мөнгөгүй байна уу ердөө ч хамаагүй асуудал. Надад зүгээр торгуул бичиж. Бичсэн торгуулаа төлөхгүй төлсөн үү хоёрдугаар асуудал.
Би Америкийг хаяа явчих болно. Торгуулаа төлөхгүйгээр яваад өгч болно. А гэхдээ дахиад буцаж ирэхэд би торгуул төлөөгөөс болоод надад нэг бол Америкийн виз дээр асуудал үүснэ, хоёрдугаарт тэр торгуулийн дараагийн асуудлууд нь гарч ирж байна гэсэн үг тийм. Бүх хүнд бүртгэл би мэдэхгүй ч гэсэн миний тухай бүртгэл хийсэн үйлдэл болгоны тухай бүртгэлүүд байж байгаа. Гадаадд. Нөгөө нэг сэтгэхүүгээрээ хүн намайг хараагүй юм чинь гэж хараагүй юм чинь намайг танихгүй юм чинь гэж юусе бодож болох. Тэр байна штэ. Орон тийм үүсэж байгаа. Өнөөдөр бид нэр Европын холбоон руу орохдоо Америк орохдоо яагаад 3-1 өгöd байгаа. Виз авахдаа яагаад 3-1 өгöd байгаа. Энд чи ерөөсөө тэр хүний тухай дата сан үүсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар гадаад руу явахдаа хамгийн түрүү анхаарах хэрэгтэй юм үгээр хүн намайг харахгүй байна гэж бодож хүн өөрөө чи харахгүй гэж ерөөсөө битээ бод. Дүрм журмыг ягшлах бийл. Вирус халдвараас өөрийгөө хамгаалах гэснээс та Африк руу нэлээд аялж исэн гэдэг чигсэн. Тэгэхдээ өөрийгөө нэрээ яаж хамгаалж исэн бэ? Гэхдээ Африк ч юм байна. Тэр орнууд ч юм бол ерөнхийдөө бол ингээд тодорхой шүү дээ. Тийм үлийн өвчнгүүд байдаг. Тэгээ тэрний одоо хамгаалах вакцинууд хийлгэх хэрэгтэй. Тэгээ тэр вакцинуудыг хийлгэнэ. Им уух хэрэгтэй. Тэр имийг уун. А тэрнээс биш яг юм нийтийг хамарсан юм халдварт өвчин шиг зүйл авах биш юм чи. А яг ганц хоёр аюултай зүйлүүд байдаг. Тэр одоо хумхаа гэж өвчин байна. Жишээлбэл малария гэж өвчин байна те. Тэр эднэр бол ялцчихгүй гэдэг шумуулаар дамжаад өөрөө чинь шалтгааллахгүйгээр тусдаг учраас тэрийг л одоо хамгаалах хэрэгтэй бол таарна. Имийн уух хэрэгтэй. Тэр имийн уудсан байх юм бол туссан ч маш хөнгөн тусдаг гэсэн. Ерөнхийдөө 5-аас дээш насны хүмүүст хөнгөн хэлбэрээр тусдаг л да. Халуураад л тусдаг. 5-аас доош насны хүүхдүүдийн хувьд бол нөгөө үхлийн хэмжээг өндөр байдаг. Ерөнхийдөө дэлхийд даяар бол одоо 5-аас доош насны хүн туссан тохиолдолд ер нь одоо дэлхийд дээр 30 секунд тутам нэг хүүхэд малария өвчнөөс болж насвардаг л да. Тэгээ яг тэр одоо 45 секундэд нэг болж уртассан. Одоо хүмүүс дахиад минутанд ч гэлөө нэг хүүхэд насвардаг болох тухай хичээж байгаа. Тэгээд тэр өвчнөр халдварлсан хүүхдүүд өндөр халуураад насварчдаг болохоор нутгийнхан хамгаалах цорын ганц арга нь унтахтаа тор хэрэглэх. Тэгээ бусд үед нөгөө халдвар гүйжүүлэх нөгөө спрей тос өдр түрхэх гэл тийм л зүйл байна. А тусчул уудаг таблетка. Тэгэхээр яг л тийм зүйлүүдийг хэрэгжилж ижил явна шүү дээ.
Одоо ингээд улс орнуудаар аялангаа бас нэг давхар яг тэр аялж байгаа дурсамжаа хүмүүстэй харуулъя гэдээ бас нэг видео контентууд хийдэг штэ тий. Тэгэхээр одоо бас яг бидний гол анхаарах юм юу вэ гэхээр хүн болгон бас нэг тодорхой хэмжээнд тийм нэг видео хийж хэсэг бүлэг хүмүүстэй ч үгүй юм эсвэл өөр хин нэгэнд харуулъя гэдэг нэг тийм зорилттой болчоод магадгүй ясвал гадны улс орнууд руу зорчиж байгаад гаргадаг алдаанууд байдаг байх гэж бодож байна. Жишээ нь таны хувьд одоо магадгүй камер хураалгах ч үгүй юм гих мэт алдаанууд хэр түгээмэл байдаг вэ? Дэндүү түгээмэл шүү дээ. Тэр чи ийм байхгүй юу? Яг хоо таны мэдхүн контент хийх гэж оролдож байгаа, таны мэдхийн нэвтрүүлэг хийх гэж оролдож байгаа. Нэгдүгээр тийм ашигын төлөө бос. Одоо би энийг хийснээр мөнгө авдаггүй гэсэн үг, цалин авдаггүй гэсэн үг тийм. Телевизүүдэд мөнгөөр зардаггүй гэсэн үг. Гол миний хийх гээд байгаа юм юу гэхээр би энийг үзээд хараад энэ орны тухай, ийм хүмүүсийн тухай гоё аялах сэтлийг хүмүүс төрөөсэй гэж бодоод байгаа юм. Тэгээд аялж үзэх боломжгүй газруудыг бушууга үзэж хүмүүст бас үзүүлэх гэж. Одоо жишээлбэл би зүгээр Перугийн Мачу Пичу байна шүү дээ тийм. Мачу Пичу чинь ер нь бол тун ойрын хугацаанд гэж яг боддоор үздэг байдал нь хаагдах байх. Ягаад гэвэл хэтэрхий хүн очисоор хагаад зөвхөн агаараас үздэг төслийн өгч байгаа. Тэр нэг 3-5 жилийн дараагт баг газар бууж биш агаараас ингэж нөгөө кабел кар гэдэг шүү дээ. Тэрийгээр үзэх болж байгаа юм шиг үлээ. Египтийн нөгөө алдартай юмнууд байна. Пирамидын дотор нь бол урд нь бол оруулдаг байсан, оруулахаа болцсон. Авируулдаг байсан, одоо авирахаа байцсан. Дэлхийн маш олон тийм газрууд ерөнхийдөө бол хаагдчих эхэлж байна гэсэн үг тийм. Дэлхийд даяараа ганц монголч бас ингэж аялаад байгаа юм шүү дээ. Дэлхийд даяараа хүмүүс асар их аялдаг болж байгаа. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг кино хайлсанд буулгах гэж байгаа хүмүүс сошиал медиа хөгжснөөс болоод маш олон төрлөөр бий болчихлоо. Дрон авч яваад дрон нисгэнгүүтээ тэр гайхалтай зүйлийг ингээд дроноо буруу удирдаад эвдэж гэмтээдэг. Хөл тавиад авахта телевизийн мэдээллийн контентууд тавиад аваад нөгөө хийж байгаа зүйлүүд нь төлбөр төлөх ёстой, зөвшөөрөл авах ёстой, зөвшөөрөл авч авахгүй болохоор болохгүй байх гэсэн үг. Зарим орнууд тэрийг өөрсдөө хаадаг гэсэн үг тийм. Гэх мэт ингээд аюул болон хүндрэлүүд байгаад байдаг учраас маш олон газрууд юу хийж байна. Одоо хориг саа тавиалаа. Тэгэхээр гар утас чи өөрөө смарт болчихсон. Аюул сайн зураг авдаг болчихсон. Гэхдээ телевизийн стандарт шаардлага мэдээж хангахгүй. Зайлшгүй одоо бидний энэ камерууд үүрч явах хэрэгтэй болно. Тэнгүү зарим орн тэрийг одоо өөр зорилгоор тагнан сурвалжлагч гэдэг юм уу эсвэл тусгай зөвшөөрөл авах зарим хүмүүс илүү мөнгө нэг хандлагаасаа төвхтэй зүйл их гарна л та. Тэгээд маш олон оронд одоо камера ийм тийм хураалгах, төр хугацаагаар хураалгах те бичлэг устгахыг шаардуулах тийм зүйл гарч ирсэн. Тэр аялын нэвтрүүлгүүдийг үзээд үзэгчд юуг олж аваасаа гэж боддог вэ та? За би нэг камер одоо жишээлбэл тэрийг олж аваасаа ч гэдэг нэг тийм нэг над нэг тухайл шин бол байхгүй. Ягаад гэвэл нөгөө өөрөө нэвтрүүлэг нь айгүй өргөн үрээг амардаг. Зүгээр би хүмүүсийг зүгээр нэг ойлгох чаашаа ерөнхийд нь нэг ийм юм болоод байгаа юм байна гэж мэдэрчээсээ гэж боддог хэд хэдэн зүйлүүд бол би. Тийм учраас би миний аялын нэвтрүүлгүүдээр би ингээ хүмүүст хүргэх гээд ойлгохгүй гад эсвэл харуулах гээд хичээгээд байгаа зүйлийг ердөө л дэлхийн ерөөсөө л бүгд адилхан. Ганцхан өөр хэл, соёл, өөр ёс заншлаад өөр өөрийнхөө замаар л амьдарч байгаа. Тэгэхээр тэрийг хүлээж ав. Би тэгтээ аяллахаа контентын миний гал зорилго бол тэгдэж штэ би. Очиж газар болгоныхаа сайхан зүйлийг л харуул. Гоё зүйлийг л харуул. Хүмүүст гоё сэтгэл төрүүлэе гэж бодож. Муухай муу юм харуулах юм зөндөө л би. Тэгвэр Европт ч тийм бол юм би. Солонгост ч би. Солонгост ч би. Гэхдээ ингээд яг хуу дэлхий чи өөрөө маш олон өнгөтэй, маш олон соёлтой, маш олон сайн муу бүх юмтай. Тэгвэл муугашаа сайн илүү орох байхгүй. Тийм учраас тэр их том гоё олон сайхан юм донд явж ийш нэг юм жижиггүй өчүүхнийг би одоо дурдах орон зай өөртөө ч үлдээмэргүй шин. Тэгэл мартаал тэр гоё юм донд амьдрах шүү дээ. Аял гэдэг чинь аз жаргал шин. Аялахад анхаарах зүйлс дээр та туршлагагүй аялагч байхдаа ч юм уу за магадгүй туршлагатай болсон байна ч гэсэн одоо хизээч мартагддаг юм уу? Нэг тийм гаргаж исэн алдаа байдгүй. Зөндөө.
зөндөө шүү дээ. Тэгээд ер нь бол хүн гэдэг амьтан чи араа туршлагатай туршлагагүй гэж юм байдгүй маа. Хүн гэдэг амьтан болгоомжтой болгоомж юу анхааралтай анхааралгүй гэж зүйл байна. Тэгэхээр туршлага бол ерөөсөө тэр нэг тийм чухал зүйл биш. Зүгээр маш их одоо миний сэтгэлд хизээч миний толгоноос гарахгүй нэг зүйл нь би Туркэд паспортаа гээсэн асуу. Гадаад паспортаа. Гадаад паспортаа гээсэн асуу. Тэр яг би аюух стрессчээд паспортаа гээсэн. Тэгээ яасан бэ гэхлээр таксийн суугаа сандраад зүгээр л карманда паспорт ичгүй. Тэгэл ингээд суухад таксийн дотор унаал тэгэл буудалтаа таксид чинь яваал буудалтаа хэрэл чекин хийх гэсэн чинь паспорт байдгүй. Тэгэл биш бөөн нэрвч байгаа. Тэр чинь миний бүх виз одоо тэгэл би маргааш нь нисгэж байгаа. Тэгээ гадаадад паспортгүй болно гэдэг чинь. Тэгэл миний дараа тийш өөрөөр хэлбэл дараагийн маш олон ажлууд төлөвлөгдсөн байсан явна гэсэн. Тэгээд тэр орн чинь кино шиг өнгөрч явж тэр бүх санаа зовнилоод тэгээ би 6 цагт 5 өнгөрөөгөө бууцсан. Орой 11 12 болж хахад паспорт олж авсан шүү дээ. Буцаагаад олоод авсан юм тийм. Буцаагаад олоосон. Тэр айгүй азтай тохиолдлоор миний паспорт яасан бэ гэхлээр газар унтсан байсан чинь таксийн ингээд унаад уртлын нэг суудлын дээр суудсан байсан. Таксийн дунаад ингээд доошоо орчиж. Тэг ингээд таксийн ингээд наасааш хөдлөөл тоормслоод яваал байсан юм шиг. Тэг явж яваад хойтлын суудлаар гарч ирээд хойтлын суудлын дээр суусан нэг орос эмэгтэй тэр үед нэг орос эмэгтэй сууж таарсан юм бил. Тэгээ нөгөө нөхөр чинь миний паспортын овг нэрийг харангуутаа фэйсбүүкээр хайсан юм билээ. Тэгсэн чи яг миний овг нэр гараад ирэхгүй юу. Тэгсэн нөгөө нөхөр фэйсбүүкээр мессеж бичээд та паспортаа гээсэн үгүй тэнгүүт. Би тэгшээ паспортаа гээсэн гэ. Тэгээ бид нэр таксимгөө төв талбай дээр нь уулзаад би паспортаа аваад хариуд нэг баярлалаа гээд $200 өгөх гэсэн чинь харин тэр орос эмэгтэй дэгжсэн. Би чамаас нэг зүйл байхгүй. Чи маргааш нисгэж байгаа хүн байлаа шүү дээ. Тэгээд болгоомжтой сайн аваараа. Би урд нь паспортаа гээж ирсэн. Тэгээд чамд аз жаргал одоо амжилт хүсье гэдэг надад өнгөд би яг ойлгож байгаа юм чи шүү дээ. Тэгээд би тэр туршлага ерөөсөө амаахгүй. Тэг чи би хичнээн орноор аялуу те. Тэг чин тэгэл таксин дотор паспортаа хийж байгаа. Тийм учраас бичиг баримт юмнууд дөхөөд өстэй бүр ингээл далдын далд хийгээл явахгүй болохгүй гэсэн. Та одоо бүр хэдэн паспорт дуусгацсан үү? Аа сая би нэг тоолж үзсэн. Тэгсэн чинь ингэжсэн. 2013 билээ 12 билээ 13 оноос хойш 6 паспорт үлээ. 6. Ер нь Facebook овг нэрээрээ юу яаж байгаа юм бэ те? Facebook дээр хүн овг нэрээрээ тавьж яхан зөв юм бэл. Тэгээ би тий лативскээр. Өнгөрсөн улсын хилээр 2,723,000 хүн гарсан байна. Эндээс гадаадд зорчсон Монгол иргэдийн зорилгыг харуулж 70 орчим хувь нь хувийн журмаар, 2% нь албан ажиллаар, 4 орчим хувь нь аялал жуулчлалаар, 1.5% нь байнга орчин суухаар, 15% нь бусад шалтгаанаар явжээ. За энэхүү статистикаас гадагшаа явж байгаа иргэдийн 80 гаруй хувь нь хуваараа зорчдог нь харагдаж байна. Хил хаасан байгаа энэ цаг үед эдгээр иргэдийн нөлөөгөөр дотоодын аялал жуулчлал өмнөх жилүүдээс сэргэн гэсэн хүлээлт үүсэт байсан бол энэ жил дотоодод давхарсан тоогоор 1 сая хүн аялсан тухай мэдээллийг байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гаргажээ. Дотоодод аялагчдын 2020 онд аялсан чиглэлийг харуул 53% нь буюу дийлэнх нь Архан гаруй, 47% нь Хөвсгөл, 45% нь Булган, 44% нь Үр хангай, 41% нь Завхан аймаг руу аялжээ. Дотоодод аялагчдын аялал зохион байгуулах хэлбэрийн талаар асуухад 96% нь хуваарай, 5% нь жуулчны компаниар, за мөн 5% нь аяллаа клубээр аялжээ. Эндээс харахад иргэд өөрсдөө майхнаа бариад аялах хүсэлтэй нь харагдаж байна. Хил хаахаас өмнө манай улсад ирсэн жуулчдын тоог харуул 2017 онд 469,000, 2018 онд 529,000, 2019 онд 577,000 жуулчин Монголд иржээ. Энэхүү жуулчдын дийлэнх нь буюу 168,000 нь урд хөршийн жуулчид бол 141,000 нь хойд хөршөөр зориулсан жуулчид байгаа юм а. Үүний дараагаар Солонгос жуулчид 101,000, Япон улсын 24,000, Америкийн жуулчид 18,000 гэсэн тоогоор удалж байгаа юм а. Тэгвэл Монгол улс дахь зохицуулбарт газар болон байгалийн дурсгалт газар, дархан цацад газарт авдаг хураамжаас бусдаа зохицуулбарт газрыг жишээ авч харуул гадны жуулчдаас 25,000 төгрөг, дотоодын аялагчдаас 5,000 төгрөгийн хураамж авдаг. Энэхүү нэвтрэх хураамжаар жилдээ 30 гаруй мянган жуулчнаас 400-аас 500 сая төгрөгийн орлого олдог гэжээ. Энэхүү 30 мянган жуулчны 7,000 дотоодын аялагч байдаг байна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтэд дэлхийн 136 орноос Монгол улс 102-т эрэмблэгджээ. Тэр дундаа жуулчдын үйлчилгээний дэд бүтц гэсэн үзүүлэлтээр 136 орноос 111-т жагсдаг байна. Улс орон болгон яг өөр өөрийн гэсэн соёлтой
өөр ингэсэн бас ёс заншилтай хэдиж бас магадгүй нөгөө нэг сая таны хэлсэнчлэн тэдгээрийг ингэж нэгтгэдэг нэг тийм зүйл бас соёлууд байдаг бах та одоо тухайн бол хоолч үт юм уу тий одоо нөгөө дуу бүжиг яг ингэж нэгтгэдэг хамгийн гол чухал соёл нь юу юм шиг байна. За би тэгж ерөөсө бодож байгаа юм. Гэхдээ одоо бодъё. За. Яг ингээд олон орноор очихоор биш. Олон оронд очсондоо биш. Очихоордоо биш. Ерөөсөө ингээд очсон газар болгон дээр нэг юм нийтлэг төрүүлэлт одоо сэтгэл төрүүлдэг нэг зүйл нь хамгийн түрүү хүмүүс ингээд аль орны ямар иргэн байхаас үл шалтгаалаад тэр нэг миний их орон зочилж ирж байгаа юм чинь та бүхэн сайхан айлаад яваасаа гэсэн тийм сэтгэл сайтай хүмүүстэй таарах аюулгүй мэдрэмж ихгүй. Тэр ингээд Итали байна уу, Испани байна уу, Африк байна уу, Өмнөд Америк байна хаана байх нь хамаагүй. Тэгээд би тэг хэлээд байдаг байхгүй. Сайн нь муугасаа их ертөнц واخхгүй юу. Тийм учраас тэр хүмүүсийн тэр зүрх сэтгэлээ гоё нээдэг тэр өгөөмөр зан үнэхээр гоё. Тэр ямар хэлээр ярьдаг, ямар шашинтай, ямар арьсны өнгөтэй байх ерөөс үл хамааран хүмүүс бие биенийгээ ухтад зочилж чаддаг тэр зан дэлхийн бүх хүмүүст нийтлэг байна. За мэдээж хоол гэдэг зүйл бол аль улсад байхаас үл шалтгаалаад хоол гэдэг зүйл хүмүүсийн амьдралын суурь хэрэглээ тийм. Ямар ч хоол гэдэг бол тухайн орны соёлын нэг хэмжүүр мөн. Дээрээс нь за уух зүйлс. Би бол вино ярих дуртай. Кофе уух, вино уух одоо чинь нэг талдаа таны амьдралын хэм маягийг илэрхийлж штэ тий. Энэс гадна одоо дуртаж болох үс ямар хобби сонирхол гэдэг вэ? Яра. Вино уух миний амьдралын хэм маяг юусэн ч биш. Виног би соёл гэж бодох нь миний амьдралын хэм маяг. Хоолыг соёл гэж бодох нь амьдралын хэм маяг. Тэ? Кофег соёл гэж бодох нь амьдралын хэм маяг. Тэгэхээр тэр соёл гэдэг зүйл чинь тухайн улсын соёл гэхгүй. Шилбэл хоёлаа ингээ хараа л та. Одоо кофе байж юм чи кофе орол ярьчих тэ. Кофе гэдэг зүйл эртнээс одоо энэ шилбэл Европын за эртнээс ч бүр тийм олон зууны түүхтэй биш шүү дээ. Тэгтэл Европын Өмнөд Америкийн, Испанийн ч гэдэг юм уу тэр орнуудын соёл байсан. Гэтэл энэ нь өөрөө хизээ уух вэ, яаж уух вэ, хэрхэн яаж энийг хийж уух вэ, хинтээ сууж уух вэ, ямар орчинд уух вэ, эсвэл хэрхэн яаж энийг бэлдэх вэ, яаж тариалах ёстой вэ, яаж хураах ёстой вэ гэдэг нь чи өөрөө бүхэл бүтэн юм яг үгүй шил ухаан байгаа байхгүй юу. Тэрнтэй адилхан шил одоо түрүүнд өөрөө наваа виног ярьлаа шүү дээ тийм. Би жишээлбэл винон дээр хэлж байгаа зүйл ерөөсөл тэр. Энэ виноны тухай ойлголт гэдэг чинь хэдэн 100 жил магадгүй 1000 жил явцсан нэг улсын соёлын асуудал байхгүй. Жишээлбэл бизнесмен хүн амжилттай бизнес эрхлэе. Хүмүүстэй зөв одоо дийл харьцаанд орё, аливаа нэгэн асуудлыг шийдэх гэвэл заавал хүндэтгэлийн зоог, бизнес зоогууд байна. Тэр үед вино гарч ийн. Тэр үед энийг мэдэхгүй байвал хэшиг өөрөө ч үнэлгээч гэдэг юм уу алдна гэсэн үг тийм. Хаанч очсон виноны тухай яриа маш олон хүнтэй найз нөхөд болгоно. Бизнес дээр маш олон хүмүүстэй нэг өнгөөр яриулна. Хоолны соёл мэддэг хүмүүстэй ярихад вино маш олон өнгөөр байгаа тэр хүмүүсийн долгионыг нэг газар аваач. Ягаад гэвэл виногүй хоолгүй вино гэж байдаг байхгүй юу? Хүлээ авалт ч юм уу, бизнес уулзалт ч юм уу, зөвхөн энгийн хүмүүстэй суусан уулзалт хөтөлбөртэй байна гэсэн үгтэй. Шөөнөг нөгөө тал нь яадаг вэ гэхээр түүх соёл гэдэг нэг гахалтай байна. Улс болгон өөрийн ганган түүхтэй. Ганган түүхтэй. Тэр түүхийг ингээд сонсохоор бахархаас өөр байхгүй. Монголоос гадна айхтар тийм ганган гоё түүхтэй дэлхийн маш олон. Тэр жижиг арлын улсч байсан өөрийн түүхтэй, өөрийн бааtruудтай, өөрийн үнд зүйлтэй, өөрийн соёлтой, бахархлуудтай. Тэр зүйлүүд ингээ харахаар сонсохоор үнэхээр тэрийг хүлийн зөвшөөрөөд хүндэтгээд тэр хүмүүсийг хайрлахаас өөр арга байхгүй. Нэгтгэдэг. Би бол тэгж боддог. Би хэлээд байгаа зүйл нь. За вино гэдэг бол энэ тухайн улс Итали, Франц, Испани одоо тэгээд бусад шинэ ертөнцийн орнууд виноны тухай асар их соёлыг бий болгосноор юу хийж ийн гэж дэлхийд даяар
асар том борлуулалтыг хийгээд улс орондоо хөрөнгө оруулалт татчих чадчих. Энийг дагаад маш олон том бизнесүүд хөгжиж чадж байна гэсэн. Ажлын байр. Ажлын байр бий болгож. Татваруудыг төлж. Хоол рестораны газрууд дагаад хөгжиж. Эсвэл хоол ресторанаа дагаад вино хөгж. Энэ чинь салгаж болохгүй зүйл байхгүй юу? Тэрийг дагаад бүхэл бүтэн аялалж уулчлал. Гудамж одоо юу гэдэг юм тэрийг дагсан бусад бүх төрлийн бизнесүүд зочдууд асар их том хөгжиж. Би яриад байгаа зүйл юм байхгүй. Одоо ганцхан жишээ л. Монголчууд өөрсдөө сүү цагаан эдээгээр маш баялаг болсон. Сүү цагаан эдээгээр маш баялаг болсон хэрнээ бид нэр бяцлаг ааруул ээзгийн энэ соёлоо дэлхийд дахин гаргаж чадахгүй л байна. Цагаан эдээнийхээ соёлыг бид дэлхийд дахин гаргаж чадахгүй л байна. Махны энэ их том Малта улс махныхаа соёлыг хүнснийхээ соёлыг бид дэлхийд гаргаж чадахгүй л байна. Мөн үү те? Би зүгээр ганцхан шиг дэлхийг ярихаар бити манай махыг сүг хин нэгэн одоо Америк юм уу Орос юм уу хятад юм авах тухай ойлголт толгоноос аваа хийчих. Хамгийн энгийн ойрхоноос ярихад өвөр Монголд бурятуудад туваад халимгуудад Монгол цустай энэ Монголыг тойрсон хэдэн 10 сая хүмүүс байж штэ. За хэдэн 10 гэж хэлбэл бүр том дүн байж байна. За хамгийн энгийн нэг бод 10-аас 15 сая хүмүүс байж штэ бидний иргэн тавь. Энэ хүмүүстэй бид нар энэ соёлыг одоо хүртэл төвөж чадахгүй байгаа байхгүй юу? Би энгийн жишээ авъя. Айраг. Бүгдээр айргийг мэд. Ямар гоё дуртай. Би ч айраг уух дуртай. Өөрөө энэ чинь айраг чинь соёл байхгүй юу? Энэ соёлыг төгөлдршүүлээд амар гоё болгоод бид нар энэ өвөр монголчуудаа туваад бурятуудад халимгуудад айргийг гаргах хэрэгтэй байхгүй юу? Бидний хоол хүнс ялангуяа цагаан ээж гэдэг юм уу яг нөгөө байгаадаа ханчаадах шиг байна те. Уг нь бол одоо нэг шинжлэх ухаанчаар хандаад энийг соёл гэж хөгжүүлээд одоо таны саяны хэлсэн айргийг жишээ нь хідэн янз янзын бүтээгдэхүүнүүдтэй холиод гэхдээ мэдээж энэ шинжлэх ухаанчаар л та те. Шин төрлийн бүтээгдэхүүнүүдийг гаргаж ирээд энийг дотооддоо хэрэглээч гэдэг юм уу яг нөгөө нэг Монгол гэдэг бас тэр үндэстэн ястнуудтай түгээгээд магадгүй цаашлаад бас одоо нөгөө дарс Итали, Францын хэрэглээ чинь бидний бас ингээд хэрэгэлдэг зүйл болсон шиг ингэх шаардлагатай байна л гэдгийг эхлэлийг нь тавих гэдэг яваад байна. Өвөр Монгол, Туваад, Бурят, Халимгад асар том зах зээл байна л гэж хараад. Цагаан эдээний болон Монголын соёлын. Бид нар тэрийг экспортлох хэрэгтэй юм шүү. Эдийн ундааны тухай ярьж ин л да эхний ээлжинд цаашлаа зөндөө байгаа хэл та. Хийж байгаа зүйл би бүгдийг үгүйсгээгүй шүү. Хийж чадахгүй байна гэж хэлээгүй шүү. Зүгээр бид нэр Франц хүнтэй уулзсангууд виноны тухай ярихлаар яагаад сайн мэдээд байдаг хэрнээ Монгол хүнтэй ингээд айрын тухай ярихлаар бүгдийн сайн бас мэдэхгүй байна вэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ийм соёл бий болгоё л гэж байна л да. Тэгэхээр яаж ийм вэ гэхээр бид нар энийг ойлгохгүй учраас нөгөө өнцгөр нь энийг буруу өнцгөрөө хараад энэ чинь шал дэмий зүүлгээд ингээд игнордоод энэ арх дарс гэдэг ингээд хориод ахаар чинь энэ соёл чинь дагаад хөгжихгүй болчихж байгаа. Энийг ойлгоод энэ арга техник юмыг хараад зөв савлаад энэ үйлдвэрүүдийг бий болгоод цаашаа гаргаад давуу талуудыг ингээ гаргах юм бол бас яг гаргаж байгаа л да би маш жижиг хэмжээнд гаргаж байгаа зүйлийг би ойлгож байгаа. Тэр нь аюу жижиг юм байхгүй юу? Гэтэл энэ их том боломжийг энэ хідэн сая малта энэ том боломжийг бид одоо хийж чадахгүй л байна гэсэн үг тийм. Яагаад гэвэл бид нар өөрсдөө энийг хүртэл соёл гэж боддог байхгүй. Энэ wine page-ээр төслийг би одоо нэг дүүтэйгээ нийлээд хэрэгжүүлж байгаа. Батүлэг гэдэг аюу мундаг залуу. Тэгээд бид нар тэрний тодорхойлтыг үжилж ийнэ гэхээр art, history, culture гэж байгаа байхгүй. Урлаг, түүх, соёл юм. Тийм биз? Өөрөөр виногт чи урлаг, түүх, соёл байгаа байхгүй. Судлаад бас яг л тийм зүйл. Манайх ч гэсэн цагаан эдээ гэдэг бол айраг гэдэг бол урлаг, түүх, соёл байхгүй. Ямар түүх? Бид нар жишээл хоёлаа айрагны түүхийн тухай яриа л дээ. За. Гөө. Бишээ болгоод байна те. Тэгээд ингэхлээр бид нар маш богино зайн дээрээ тулчиж байгаа. Хин чи хэдэн мянган жилийн түүхтэй тэр айрагны ямар олон одоо юу гэдгийг бидний мэдэхгүй юм амд амжсан түүх яриануд байсан бай. Тэрийг яагаад төвлөрүүлэхгүй байна? Хүн болгон сонсохгүй байна те. Тэр яагаад дахиж сөхөхгүй байна те. Сөхөхгүй байна. Айрагны соёл байна. Айраг бүрдэг, одоо айраг исгдэг, айргийг хөрөнгийн яаж хүнээс гуйж авдгаас ахуулаад айргаа яаж түгээдэг те. Айргаа яаж уудаг соёл байна.
мөмөж. Тэрэн зориулсан урлагийн маш олон янзын айрагтай холбоотой зүйл байна шүү дээ. Одоо хулнаас нь ахуулаад тэр ч одоо бас тодорхой хэмжээнд тэр соёлыг дагсан бүтээгдэхүүн мөн биз дээ. Эрүүл мэндийн талаас ч гэсэн хэрэглэж ирсэн л шүү дээ. Хүмүүс одоо шилбэл хүүхдээ айраг зунд нь түрхдэг үстэй. Биеинд нь түрхэд наран дэдэг гаргаад ягаад тэнд нэг айргийн хүний бие хэрэгцээтэй гэдэг нэг үн мэдээд байх шиг байна. Тэгэхээр бид нар энэний мөн чанарыг ойлгохгүй байна. Дахиад нөгөө юм хаалт тавиал. Буруу зүр үзүүлгээд бодоолаа. Нэг хундаг виноны тэр гоё таашаалыг мэдрэмжийг нэг аяг сэнгэнс хүүтэн айргны гэд хөв хүүтэн айргийг ингээл залгилж уугаал авж байгаа тэр таашаал мэдрэмжийг бид нэр ажиллана гэж бодох хэрэгтэй. Ажиллах л гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр тэр соёл өөрөө би түрүү ярьсан шүү дээ. Дэлхийн бөмбөрцөг дээр энд нь Монгол өөрийн соёлтой, энд нь нэг өөр улс өөрийн соёлтой байхгүй юу? Тэгэхээр энэ соёлыг бид нэр ороод ирэнгүүт нь энэ бол соёл биш юм аа гэж хаавал манай соёл бас соёл биш л болно гэсэн. Зөв хэрэглэх, тохируулж хэрэглэх гэдэг дээр бол манайхан үнэхээр одоо ёстой хэцүү тийм ээ. Тохируулж хэрэглэх гэдэг. Яаж тохируулж хэрэгэлдэг болдгийг болох юм. Мөн чанарыг ойлгох хэрэгтэй. Хүн ер нь бол хаана өөрийгөө хазаарлахаа ойлгодог болох хэрэгтэй шүү дээ. Одоо эн чинь 21-р зуун гарлаа. Маш олон хүмүүс одоо бидний мэдих олон хүн архинд амьдралаа амиа алдлаа. Хажууд нь жишээ байсаар хахад дагаж уугаад л ингэж ээж болохгүй шүү дээ. Тэгээд бурууг нь архиуж ихэд ерөөсөө болохгүй байхгүй. Ерөөсөө ингэж хүн төрлөختний амьдралын явцад арх одоо даас юу гэдэг ингээл явж л байсан тийм. Ухаантай байх хэрэгтэй болж байгаа. Тэгээ өөрийгөө хэн сурдаг байх хэрэгтэй. Би зарим хүмүүс бүр ингээд хамааралтай болоод өвчин болж тэрийг ойлгож. Гэтэ хүн болгоно юм биш байхгүй. Тэгэхээр тийм хэлбэр рүү орохосоо өмнө өөрийгөө татж авах. Наан зогсоох зүйлүүд аюух би. Тэгээ хүмүүс тэн дээр болно ажиллах хэрэгтэй. Ер нь хүний ухамсар гэж зүйл чи аюу чухал зүйл шүү дээ. Годомжин зүгээр дэлгүүрт ойчлох гэдэг чинь ухамсарын асуудал шүү дээ. Тэрнээс мэдхгүйдээ тэгж дайраад байгаа юм биш шүү дээ. Машин барьж явж байхдаа хоёр хүн хоорондоо зам тавьж өгөхгүй бие биенийхээ урдуур дайраад байгаа чинь ерөөсөө мэдхгүйдээ биш байхгүй. Ерөөсөө ухамсарын л асуудал. Секунд орчим зогсоол өнгөрөөгөл явах ухамсарын асуудал шүү дээ. Тэгэхээр хүн гэдэг амт ерөөсөө хэн нэг нь ерөөсөө буруугаа өгч хэрэг. Хүн гэдэг амт нь яг өөрөө өөрийнхөө хийж байгаа үйлдэлийг л хариуцлагатайгаар би нэг ийм зүйл болчлоо гэж, ийм зүйл хийж байна гэж мэддэг байх хэрэгтэй юм болоо да. Би ч гэхдээ тэр талаар бас хамаагүй дэлгэрүүлж яах нь бас зөв үү буруу юу? Вино одоо нэг алкогольны төрлийн бүтээгдэхүүнүүд байна шүү дээ, арх, виски ч гэдэг юм уу. Ялгаатай юу? Ялгаатай. Адаглал нөгөө алкогolынхон хэмжээнээс эхлээд чинь нөгөө нэг супер алкогол буюу 25-аас дээш алкоголын агуулмжтай бүтээгдэхүүнүүд чинь нөгөө бидний мэдгээр арх, виски, бренди, коньяк гэдэг яваадаг нь. Түүнээс доошогоо болохоор шар ариг, вино, за өөр зарим нэг ликерын төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа тийм. Виноны ашиг шимгээд бас их байдаг шүү дээ. Одоо эрүүл мэндэд сайн төдий хэмжээгээр уулж жишээ нь одоо жингээ хасан ч гэдэг юм. Тэр талаас нь гоё мэдээлэл үү? Яг нь ер нь одоо юу гэдгийг шууд ийм тийм гэж шууд одоо юу гэдгийг зоригтойгоор тодорхойлох жоохон төвхтэй. Мэдээж яг энэ сэдв бол мөнхийн маргаантай байдаг. Дээрээс нь эрүүл мэндийн байгууллагууд судлаачид бол тогтмол судалгаа хийж идэг. Гэхдээ зөвхөн нэг юм дээр бүгдээрээ санал нэгддэг юм байл л дээ. Тэр нь юу гэхээр босод цогтуурал хундааны төрлөөтэй харьцуулбал хүний биед үзүүлэх сөрөг нөлөө харьцангуй бага гэж үзээд байгаа. За яагаад тэгэхээр нөгөө нэг гаргаж байгаа түүхийн хэд нь усан үзмийн шүүс түүнийг боловсруулах технологи нь 100% органик буюу усан үзмийн цэвэр шүүсийг эсгэхдээ 1 г элсэн чихэр эсвэл 1 г ус орохгүй яг өөрөөр нь эсгэж боловсруулж байгаа. Тэгэхээр яг нөгөө нэг эцсийн бүтээгдэхүүн нь өөрөө 100% органик. Тэгээд технологи нь өөрөө ямар нэгэн нэмэлт гадны тийм нэмэлт бүтээгдэхүүн ашигладаггүй учраас илүү нөгөө одоо эрүүл мэндэд эерэг шууд хэлэх нь хайшин. Гэхдээ сөрөг нөлөө нь бага байдаг. За тэгэл мэдээж тохиромжтой хэрэглэл бүх юм одоо эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хэтрүүлэн хэрэглэл усчил харуулбал болно шүү дээ, тийм ээ. Вино уух соёл гэд бас нэг тусдаа соёл байх шүү. Жишээ нь ингээл хүмүүсийг харж яхад ингээл уухаасаа өмнө эргүүлээл, үнэрлээл гэдэг тэр ямар учиртай юм бэ? Яг нь соёл гэдэг өөрөө хэрэглээ. Тэгэхээр
виног уухаас өмнө ингээ харуул их олон одоо ямбтай ч гэх юм уу, маягтай ч гэх юм уу үйлдэлүүдийг, ресторануудыг үзүүлдэг. Тэр нь яах гэдэг нь гэхээр зүгээр л тухайн виногоо яг зөвл амтыг нь мэдрэх гэдэг. Хэрвээ яг ном ёсоор нь хадгалаад, ном ёсоор нь ингээд цэвэрхэн унданд ном ёсоор нь хундаглаад, ном ёсоор нь ингээд байлгаж яагаад, ном ёсоор нь амтлал илүү одоо яг нөгөө мөн чанар, мөн амтыг нь илүү сайн танина л гэсэн үг. Түүнээс биш одоо юу гэдгийг заавал ингэх ёстой, тэрх ёстой гэсэн юм бол байхгүй. Бид нар одоо сайн одоо юу гэдгийг жишээлбэл Ferrari гэдэг машиныг унаад хотын гудамж түгжиж болно шүү дээ. Зориулт нь бол тэр чинь түгжих зориулттай биш шүү дээ. Тэрнээс кайф авахгүй. Гэхдээ бид нэр Ferrari унж болно. Болохгүй ш. Тэрийг яг зориултынхын юм хурдны зам дээр давхгүй л тэндээс таашаал авна шүү дээ. Яг утгаар нь хэрэглэн шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн болохгүй гэсэн ойлголт байхгүй. Болно. Гэхдээ зөв ном ёсоор нь хэрэглүүл илүү одоо амтыг нь зөв мэдрэн яг мөн чанарыг нь илүү таньна гэсэн үг. За тэгээ ингээл эргүүлж мэргүүлэл ингээл эдэн шүү дээ. Энэ бол ерөөсөө маялаад хэлбэртэй байгаа асуудал бол ерөөсөө биш. Зүгээр улаан виног бол нөгөө нэг битүү шилэн савнд эсгэх процедурыг өгсөний дараа агаартай оруулалт оруулж буцаага задлж өгдөг байхгүй. Одоо энэ дотор чинь маш олон пигментүүд буюу амид биетүүд, бактериуд байж байгаа. Энийг агаартай оруулалтаар задлж өгдөг. Тэгснээр илүү үнэр амт нь илүү сэргэж мөн чанараа гаргадаг байхгүй. Тэр үйл явцыг буюу агаартай эсэлдүүлэх процедурыг хурцсаж байгаа нэг хэлбэр л одоо ингэж хундан дотор хийчээ эргүүлээд байгаа. Ингэх тусам илүү зайлагдаад илүү их агаартай хүрэлтэн л гэсэн. Нэрээ яг ингээд эргүүлэнгүүт үнэр нь тий өшөө илүү соргиод өшөө илүү задарч өгдөг байхгүй. Тий. Ер нь хоол вино ч сашиг холбоотой. Тий. Хоол вино, хоол дотроо дахиад энэ одоо антипасто гэж италиар хэлдэг, англиар appetizer гэж одоо бас хэлдэг тий. Монголоор бол хоолны туршил хөтлөгч гэж орчуулад идэв. Тэгээ энэ бол яг хоолныхоо өмнө хэрэгэлдэг, хоолноос гадуур зөвхөн вино авахтаа ангаар нэг даруулга маягаар. Гэтэ даруулга гэдэг чинь бас нэг жоохон буруу юм шиг санагдаад. Хослуулж хэрэгэлдэг гэх юм уу да тий. Винотоо хослуулж хамтд нь хэрэгэлдэг гэх юм уу да. Хүнсний бүтээгдэхүүн өөрөө энэ юуныхаа виноныхаа амтыг тодтгоно гэж байна. Дээрээс нь хүчтэй амтыг нь эсрэгцүүлнэ гэж байна. Жишээлбэл яагаад улаан виног тосгтой махаа олон идэдийн ихэр тэр улаан винодуудыг танины гэдэг тэр нэг өрслөг хуурай амттай одоо тэр нэг юм бодис нь тос өөхний юм бэлбэгнүүлсэн чанарыг дарж өгдөг, эсрэгцдэг байхгүй. Ингээ нөгөө нэг амтыг хоёр анзаар эсрэгцүүлэх болон дэмжих гэдэг хоёр анзаар хослуулдаг байхгүй. Тэгэхээр одоо юу гэдгийг амар хүчил ихтэй цагаан вино ууж ивэл хойноос нь илүү тийм сифуд, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн идвэл илүү нөгөө хүчлийн амтыг тэр нөгөө бэлбэнсэн амтанд дардаг ч гэх юм уу. Тэг ингээд байгаа. Мэдээж хоол виноны хослол гэдэг бүр тусдаа маш том салбар байгаа. Виноны амтыг тодруулах эсвэл яг одоо зөв амтыг нь гаргахын тулд хоол маш чухал үүрэгтэй. Тэгвэл нөгөө манай монголчууд чинь одоо яг түгээмэл ялангуяа амарч цугаалж байгаа ташууд хүмүүсгээл амралтын өдрөөрөө махчанж иддэг шүү дээ тийм. Махчанж тэр чансан махтай хамгийн сайн одоо хорших тэр вино. Тийм мэдээж одоо л улаан л байл л да. Улаан тийм улаан дотроо бол жоохон нэг тийм биетэй жоохон нэг тийм full body гэж яар тийм да. Жоохон бүрэн боловсрсон улаан вино бол илүү тохиромжтой. Залуухан биш. Бүрэн боловсрсон улаан вино бол хоол идэд яг тэр нөгөө магадгүй хүний бие организмын хүлээн авах тэр одоо өөх тослог тэр янз янзын шинж чанарууд нь шүү дээ. Тэр болгоныг тэнцвэржүүлж идэг зүйл чинь вино юм шүү тийм. Зарим тохиолдолд тэнцвэржүүлнэ, зарим тохиолдолд дэмжинэ. Тийм. Тэгэхээр хоол их чухал. За бидний ярилцах хугацаа өндөрлж байна. Тэгээд яриад баймаар байна. Данч тэгээд нэвтрүүлэг маань бас цагтаа учраас энэ түрээд хоёлаа яриагаа өндөрлөе. Бид урилгыг хүлээн авсан баярлалаа. Тэгээд тантай ярилцсандаа маш их баяртай. Яагаад гэвэл одоо танаас сонсох зүйл, асуух зүйл бол маш их байлаа. Гэтэ цөөхөн ч гэсэн бас хэрэгтэй, хүмүүст хэрэгцээтэй зүйлийг яриулж чадсан бахаа гэж найдаж байна. Тэгээд цаашдаа цөөхөн ч гэсэн те. Дэлхийгээр аялагчид цөөхөн ч гэсэн зүйлийг ярьсан бол баяртай байна. Дэлхийгээр аялагчид илүү олон болоосаа баярлалаа. Яг зөв. Дэлхийгээр хариуцлагатай аялагчид. Хариуцлагатай аялагчид. Дэлхийгээр аялагтаа Монгол хүний үнэлэмж үнцэн альва нэгэн зүйлийг монголчууд ирээд явсны дараа монгол хүн ирлээ. Аюу гой монголчууд байсан. Монголчууд дахиад ирээсээ манай буудал монгол хүмүүс буудаг болоос, манай ресторанаар монгол хүмүүс үйлчлүүлдэг болоос, манай дэлгүүрээр орж ирээд монголчууд худалдаа авалт ингэж гардаг болоос. Монголчууд ч гоё хүмүүс шүү гэдэг ийм аялагч нар дэлхийд даяар түгэн дэлгэрч хүмүүс монголчуудыг хүсэн хүлээдэг тийм байгаасаа гэж бат. Энэ бол миний жинхэнэ төвлийн мөрөөдөл. Таны хэлдгээр бас яг дэлхий чинь их гоё олон өнгөтэй тийм ээ. Тэр олон өнгө болгоноос бас гоё сайхныг нь
олж хараасаа гэдэг үүднээс таныг нэвтрүүлэгтээ өрсөн бас нэг тодорхой хэмжээний гоё өнгөний тусгалуудыг үзэгчдэд хүргэж чадсан байхаа гэж итгэж байна. Жохон ч гэсэн одоо энэ аяллаар дамжуулаад хүмүүс тань мэдхүү мэдээлэл өгөх гэж хичээж байгаа бол хичээсэн тэрийг хүржээвэл сайн байна. Тэгээд та нар ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. Хүн яагаад аялах дуртай байдаг? Аялахдаа бид юуг анхаарах вэ гэх зэрэг аялалтай холбоотой олон талын мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэхийг зорьсон Санчаар гарагийн зочин нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Магадгүй бидний 10 жил нэг л газараа өнгөрөөсөн амьдралаас илүүтэй 10 өдөр өөр газар аялсан цаг хугацаа илүү үнцэнтэй өгөөжтэй ч болох юм а. Учир нь аялал гэдэг тухайн газар хүн зооны аж байдал түүх соёлтой танилцахаас гадна өөрийгөө олон бусдыг таньж мэдэх хамгийн оновчтой арга болох талаар энэ удаагийн дугаараар үзэгч та бүхэнд хүргэсэн гэж найдаж байна. Хэрэв хүний цаг зав, хүсэл сонирхол, хөрөнгө мөнгө нийцэж байвал яг одоо ч гэсэн үргэлжлээ үрээд хүссэн газар руугаа аялах боломжтой тэр нээлттэй цаг үед бид амьдарч байгаа сайхан. Харин хизээ, хаашаа, хинтээ, хэрхэн аялах вэ гэдг нь үзэгч та бүхний сонголт юм. Харин дараагийн зочин хэн байх вэ?